Хай. Хай, сайн бацхан уу? Бид хоёр төглөө. Бид хоёр жоохон гэр өвшөөд байна. Бэлэнгуй би тийм ойрт ороог амар ичээд байна. За манай 11 дахь дугаар. Ингээд 10 дугаарын ард гарсан байна. Өнөөдөр 11 дахь дугаараа хоёулаа бичих чинь. Өнөөдөр бол зочингүй. Тэгээд их гоё санагдаж байна. Зочинтой байх бас гоё байсан гоё. Гэхдээ харин тийм манай теач нь бүр сэтгүүлчин гараага бүр амар тавьчихсан. Тийм чамаг чи тэгээд ажил төрлөө хийгээ хөдөө явах санаа зовлтгүй гоцтой. Тийм. Одоо энэ зам бас нэлээд олон дугаар газараа бичих болно. Тэгээд би ч гэсэн бас хөдөө явчих штэ. Тэгээ сайхан бичлцэн хөлцөн би нэ. Хоёр хосттой байх юм. Давуу тал юм шүү. Тийм. За тэгээ өнөөдөр болохоор бид хоёр ариун цуулын ангиллыг ярина. Хоёрт зүгээр л жоохон буу хаалъя гэж бодсон. Гэтэ нэг юу амьдралдаа баримталж явдаг философи. Жоохон тиймэрхүү талуудаар амьдралын сургаал. Сургаал байлтна. Одоо нөгөө өмнөх дугаарууд маань яг нэг юм гоё зочинтой яг зочныхоо нөгөө нэг ярих сэдв дээр төвлөрөөдсөн шүү дээ. Одоо болохоор сэдвгүй. Сэдвгүй өнөөдөр яг 8 цагийн дугаар биш үү? Тийм. 8 цаг бүр амар амьдралын философи утга учир ярьсан. Ингэж мэгцэн. Тэгээ гэж бодсон. Тэгээд л хийддэг нас. Тэгээд л. Тэгээ бас энэ дугаар минь маш онцлогтой байгаа. Микрофон тавсан. Хөөш цэнцээ хоёртой баярлалаа. Тэгсэн чинь нөгөө манай сонсогчд хүмүүс бит хоёрын өмнөөс нөгөө аудио санаа зовоод бит хоёр өрөөсөө санаа зовхгүй ингээд улаан цай утасныхаа аудиогоор бичсээр 10 дугаарыг үтлээ. Одоо арай хэтэрлээ. Тэгээ хүмүүст хооронд комент хийчээд өгнө юу voice нь гайгүй бол тэгэхээр хоёулаа хоорондоо яриад харин тийм ээ гэсэн хэрнээ ямар ч тийм нөгөө нэг үйлдэл хийдгүү те. Гэтэж микрофон авахгүйгээд бүр хүнээр бэлгэлж ийж бэлгэлжээс ингэж микрофонтой оллоо тэгээд тийм бусад сонсогчдоос бас юм те бэлэг аавна. Тэгээд бас гэрэл хэрэгтэй байна. Одоо бас студенттэй сонсогч ивэл яраарэ. Тийм бай үнэн шүү дээ. Оёс. Өмнөрөөс ах. За тэгээд чи яг хэдэн хоног хаашаа явчаад ирэв? За би жоохон бодоо тий. Би чам нийт бол 14 хоног юм уу? 15 Улаанбаатараас гараад буцаад ирэх хоног уу? Тэгээ Улаанбаатараас гараад ирэхдээ нийт 15-6 ч билүү битгүй. Ямар ч тач 2-7 хоногийн аялал гэж яриад. Тэгээ замдаа нааш ирж байгаа машин ивдрээ. Тэгээ Эрдэнэтэд нэг хоноод тэгээд ирсэн. Тэгээд энэ аялал маань болохоор одоо яг манай компани хамгийн одоо анхны яг нөгөө төлөвлөсөн тийм том аяллуудын хамгийн анхны аялал байсан. Тэгэл зөвхөн энэ жилийн гэлтгүй бас хөлрөөд байна уу? Чи бас тэг хөлрөөд. Энэ жилийн гэлтгүй ер нь анх удаа хийж үтсэн амар аялал байсан. Гэхдээ амар гоё аялал байсан. Тэгээ амар том аяллаа ард гарсан. Тэгэл 7 хоног сая гэртээ амарч хэвтлээ. Тэгээ харин яг хаашаа явсан тэгээ. Ярдгуу нас тэгээд гол юм ярихгүй тий. Баруун тайг руу явчихэд ирсэн. Баруун тайг одоо болохоор энэ аялал маань юу вэ? Отрын аялал гээд цааны отрын аялал гээд тэгэнгүүт одоо ингээл ер нь малчид ингээл малаа хоторлуулдаг шүү дээ. Ингээл юу бэлчээр одоо дороотсон үед өөр бэлчээр сайтай газар руу ингээл авч явдаг. Яг тэрэн шиг цаатангууд болохоор жил болгон өвөл дандаа хоторлуулт юм байна цаагаа. Ягаад тэгэхээр цаа чи өөрөө айгуу тийм сонирн одоо онцгой амтан шүү дээ. Яг мал шиг биш яг иддэг хоол нь одоо нөгөө хөвд юм тийм. Зөөлөн нэг юм одоо лайкинг гэдэг байгаа байхгүй англиар монголоор одоо цааны хоол гэдэг. Гэхдээ яг тэр нэг юм төрөл нь болохоор яг юм хөвд амар зөөлөн тийм ургамал тийм юм иддэг. Тэгэнгүүт одоо өвөл чинь угаасаа ингээ бүх ялангуяа тайг руу тэр өндөрлөг газар руу чи амар юм засаар хүчигдсэн. Тэнгүүд цаа чи өөрөө нэг юм туураагаараа аюух ингээд юугаа хоолоо хайж идэх чадвартай. Гэхдээ бас нөгөө нэг өндөрлөг байнгут ч нөгөө нэг их орсон цас ингээд салхинд хийсээд аль болох нэг юм арай нэмгэн цасны давхархтай байгаа газрууд руу аюух цаа очиж хоторл очиж хоол олж иддэг гэж байгаа байхгүй. Тэгээд
Тэхийн тул хэрвээ хоторлуулахгүй бол цаа тэгэл өвөл идэх хоол болно гэсэн үг байгаа байхгүй. Тэгэнгүүт цаатангууд ингэдэм байна. Ингэдэм байлээ гэдэг. Одоо нөгөө цаатангуудын амьдрал чинь бас айгүй юм сонирхолтой, ялангуяа юм орчин үед амар тийм сонирн болчиход байгаа байхгүй. Яагаад гэхээр хүүхдүүд нь ингээд сургууль сурдаг. Тэнгүүд одоо сумын төв рүү бүгдээр ойрхон. Тэнгүүд хүүхдүүдтэйгээ хамт одоо ээжүүд, эмээнэр ч юм уу эмэгтэйчүүд нь дандаа хүүхдүүдээ ингээд сургууль соёлт нь хараад байж идэг. Тэнгүүд ирчүүд нь яадаг гэхээр яг нөгөө цаагаа хоторлуулна. Тэгээд одоо баг хэдэн сараас илээ 9 сараас эхлээд сая бид нэр 4 сард хоторноос нь авчирч байгаа байхгүй. Тэр чинь баг хэдэн сар юм бэ? Баг 6 сар юм ааш. Баг 6 сар. Тийм цаагаад агаад эрэгтэйчүүд нь яваад байна шүү дээ. Тийм. Гэхдээ яг тэр 6 саржингаа огт гэртээ ирэхгүй гэсэн үг бол биш. Тэг ингээд ээлжилт юм бэл. Хэдэн айлуудаараа нийл явчихлаа. Хэдэн айлуудаараа нийлээд тэгэнгүүт одоо нэг 2 3 нэг эрэхтэй яг нэг хэсэг нэг 7 хоног ч юм уу 10 хоног ч юм уу бүр урт хугацаанд бол бүтэн сар яг тэр хотор дээрээ ойрхон ингээ урцсан мурцаа барьсан. Тэгэл ингээл өдөртөө явал цаана нөгөө нэг бэлчээр дээр байнгут очиол яаж нээж ийн тэгээд чон мон ирж дайрж ийн үү марж ийн үү гэл ингээл хар чандал бичдэг. Тэгэл одоо гэр орлогоо хайрах шаардлагатай хүмүүс нь хоорондоо солигдоод 2 3-аар ингээ ээлжлээд идэв. Тэгээд би тэд яг яасан бэ гэхээр ер нь бол яг яаж энэ хаяллын санааг гаргасан бэ гэхээр манай очроо гэд ах байдیں۔ Манай бэсти цаатан бэсти очрах бид нар таньнаа. 2 жилийн өмнө ч илүүтэй хотод ирж эмнэлэгт үзүүлнэ гэж хотод ирээд райн нэвтрүүлэгт нэг сар амьдэрсэн байдیں۔ Манайд. Тэгээд бид нар авч гараад риф орсон. Тий, риф ороод. Тэгээд нөгөө амьдралдаа анхудаага амар олон юм амьдралын анхны юмнуудыг хийж үтсэн байдیں۔ Манай очрах бумагч хоёр. Тэгээд очрох болохоор ингээл өвөл болохоор отордоо явцсан мовцсон гэл ингээл яриад идэг. Тэгээ би тэд чинь нарийн ширээнийг мэдэхгүй юм чинь. Тэгэл яг яад ийд ингээл анх ярьж эхлээл бүр амар сонирхолтой санагдаад бүр ингээд яг үлгэрийн юм шиг санагдчихж байгаа байхгүй ингээл амар ийм хол юм буйтхан газар очиол тэ хэдэн сараар зөвхөн цаатайгаа ингээл амьдрын бүр яг кино. Тэгээд сүүлийн хэдэн жил ер нь яг энэ хотрын аяллыг дагсан тийм аялал хийвэл айгу гоё болох юм байна гэд ярьдаг гэсэн байхгүй. Тэгээ манай нөхөр чинь өөрөө нөгөө Америкэн болохоор яг нөгөө экстрим аялал сонирхдаг юм өөрийнх нь жанрын нөхдүүд юу сонирхохыг амар сайн мэдээд нь шүү дээ. Тэгээд яг энэ аяллыг хийх юм бол зүгээр алхна гэдэг гэсэн байхгүй. Тэгтээ ингээд цаана амар айцтай тэр чинь амар ингээд логистикийн хувьд бүр асар их юмыг зохицуулах хэрэг гарч байгаа хгүй. Дор хаяжл тэр 200 цаа нөгөө отор дээр байгаа цаагаа яаж олох уу те. Бид нар одоо мэдэхгүй шүү дээ чинь ингээд амар тайган хөвч аль хөндөгөөр яваад яатч болох юм гэдэг чинь сүүлж юм болж байгаа хгүй. Тэгээд гол нь нөгөө аюулгүй байдал угаасаа хүүтэн байна. Тэгэнгүүт ямар нэгэн байдлаар хүн унаж бэртвэл зунч одоо нөгөө бид нар бас тайгад унаж бэртвэл яах вэ гэж айдэн ш. Тэгэнгүүт яг зунчин тайг руу мориор явж болдог болохоор морьчин арай хурдан. Тэгээ тайгаас мориор бол сумын төв рүү 2 3 хоног очиж байгаа. Тэгэнгүүт цаатай урдан 2 3 хоног. Тэгэнгүүт ингээ өвөл амар хэдэн метр цастай үед хүн унаж бэртвэл цаа унаад сумын төв рүү имлэг рүү явна гэдэг чи одоо мэдхгүй бүр ингээд амар бодогдож байгаа байхгүй. Тэгэл хоол. Тэгэл шөнө унтах нөгөө нэг хамгийн чухал хэрэгцээ шүү дээ. Хоол хүнс тэгээд унтаж амрах гэдэг хэрэгцээгээ хангахад шаардлагатай юмнууд гэл ингээд логистикүүд бүр амар юм юу гэсэн. Им хэцүү аялал байсан. Тэгээд энэ жил за хийгээд үзье. Тэгвэл хийхдээ энийг бол угаасаа туршилтын аялал гэдгээ одоо нөгөө хүмүүстэй ч ингээд илэн далангуу хэлээд. Тэгээ гол нь энэ аяллыг нөгөө хүн яаж олох вэ гэж бэжсэн чи азар нөгөө юуны тул сайхан найзуудтай хэлээ гэдэг шиг бас манай нэг Америк найз Питер. Америк найзын найз нь гээд хүн холбогдоод ингээд өөрсдөө цаатай гэж байгаа байхгүй. Америкийн Аласкад. Тэгээ Аласка ч бүр асар их цаа байд юм байна. Бүр Америкийн цааг бас судалчаад ирлээ. Тэгээ тэрэд болохоор ингээд Монголд ирээд яг цаатангууд цаагаа яаж унаж идэлж хэрэгэлдэг вэ гэдгийг судлах зорилготой байна гэд. Тэгээд зуны нөгөө нэг манай нэг аялал байгаа байхгүй. Тэр аяллыг сонирхож ирсэн. Тэгээд райн зүгээр хальт яриан дундаа 4 сар бас нэг ийм туршилтын аялал бид нэр хийх гэж төлөвлөж байгаа юм гэ ярьсан чинь хүүе наа чин бүр амар аялал наатханд чи явъя гэд. Тэгээд нөгөө тэр найз нь хамт ажилладаг хүмүүс найзууд майзуудтай хэлээд амар хурдан 5 хүн бүрдээ. Тэгээд нугасаа 5 байсан юм уу? Тийм, лимит нь 5 байсан. Тэгэхгүй бол угаасаа нэгдүгээр туршилт учраас хэд олон хүн аав явуулж чадахгүй гэж магадгүй гэж бодод. Тэгээд 5 хүнээ
амир хурд олчихж байгаа байхгүй. Тэр чинь маар өнгөрсөн жилийн юу лээ 11 12 сард энэ хүмүүс бүр бүгд явна гэж бүх юм тодорхойлсон байхгүй. Тэгэл бид хоёр чи хэдэн сар за одоо энэ хэдийг яаж нэг айтайхан авч явах уу гэж очраахтай бүр нөгөө хамаг логистикоо ярьж байгаа байхгүй. Тэгээд яг юу болсон бэ гэхээр бид нар яг яагаад ийм 4 сард энэ аяллыг хийсэн бэ гэхээр нөгөө отроосоо зунжин өвөлжин хоторлоод одоо яг нөгөө хотор нь дуусч байгаа гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө яг цаа төлөх үе үдийг. Тэгэнгүүт яг нөгөө янзгалахаас нь өмнө юу яд юм бэ? Хаваржаа руугаа авчт юм байна. Одоо яг үндсэн гэрлэг гэсэн. Тийм үндсэн гэрлэг. Хавар өөрсдөө амьдраад байж байгаа хаваржаа руугаа. Тэгэнгүүт одоо эхнэр мэхнэр одоо нөгөө өвөө эмээнэр нь болохоор одоо өвөлжөө одоо бүр байшинтай тэрэн сумын төвтэй ойрхон. Тэгэнгүүт цаанууд одоо ингээ хотроосоо хаваржаа руугаа ирнэ. Нөгөө өвөлжөөнд байгаа байшинтай айлынхан бас хаваржаа руугаа. Тэгээд тэд нар ингээ хаваржаан дээр өнөр бүлээрээ нөгөө шин баахан одоо тэр айл баг мэдхгүй 80 90 баг янзахтай болно гэж аахгүй энэ жил. Амар уус. Тэгээ тэр чинь амар их ажил шүү дээ. Тэгэл гэдэг чинь уурстай. Тийм тэгэл одоо нөгөө нэг сургууль мургуул соёлн амарсан хүүхдүүд бүгд ирээл энэ тэндээс ингээ их ажил өрнө. Тэгээ яг тэрнээс нь өмнө нөгөө нэг отроосоо хаваржаа руу аваачих тэр одоо нүүдэлд одоо бид нэр хажууд нь хавчуулагдсан гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо яг тэр experience одоо энэ отроос хаваржаа руу очиж байгаа энэ аяллыг аялагчдаа ингэж нүд дээр харуулах нь зорилго нэс байхгүй. Тэгээд гол нь тийш очиход чинь угаасаа бодит байдал тийш ямар ч машин байхгүй. Тэнгүүд бид нар чинь нөгөө машинтай машин зам гэдэг угаасаа л байх хэвээр ботцсон байдаг юмнууд чинь бүгд байхгүй. Тэнгүүд ингээл яг цүнхэндээ юу очих вэ гэдэг бүх юм чинь нэг жижигхэн ширхэг юм хүртэл амар тэр үнэхээр авч хэлцэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэл бид нар одоо тэр нийт 12 хүн байсан. Тэгээд тэр бүх хүмүүсийн хувийн эд хэрэглэл унтах мишок удас. Тэгээд хоол хүнсгээ бүх 10 хэд гэдэг нь ямар учиртай 5 юу байгаа. 5 жуулчин байгаа. Тэгээд бит 2 гэдэг чинь ингээд олуулаад тэнгууд 5 хөтөж байхгүй. Тэгээд 5 хөтөж чинь нутгийн цаатан гот гэсэн. Одоо тэнгууд тэр цааны одоо эзэн айлын хүмүүс гэсэн байхгүй. Тэгээд анх яасан бэ гэхээр бид нар ингээд хотоос гараад юу яагаад хотоос гараад замдаа бас амар удаан 2 3 өдөр явж байгаа байхгүй. Угаасаа нөгөө цагаан нуур гэж сумж амар хол. Тэг яг мөрөнгөөс цагаан нуур хүртэл зам нь бүр амар штэ. Тэгэл 3 өдөр ямар тач яваал. Тэгэл очиод нөгөө яг тэр хөдөлж байгаа айлын өвөлжөөнөөс бид нар цаагаа унаад хөдөлсөн байхгүй. Машина тэр айлын гадаа хөвчөж үлдээгээд. Тэгээд нөгөө тэрэд болохоор ингэсэн байсан. Одоо 2 хүн 30 цаа уртчлаад хэдэн өдөр өмнө бид нэрийг ирэхээс өмнө авчраа бэлтгэсэн байсан байхгүй. Тэгээд тэр 30 цаа болохоор яг бидний аялал яг ашигласан цаана 30 цаа байхгүй. Унахын унаад ачхын ачаад тэнгуү тэнд чинь нэг за 10 хүн 3 хөтөж эхлээд бид нартай хамт хөдөлсөн. 2 цаана хүлээжсэн байхгүй. Цаатайгаа хамт. Тэгэнгүүт тэндээс унаад тэгээ ачаад тэгээд сул нэг хитэн цаа. Тэгэхгүй бол цаа чи нөгөө амар жижигхэн болохоор мөр шиг тийм хүн хэмжээний ачааг олон өдрөөр тэгж яач чадахгүй. Тэгэнгүүт өдрөөр одоо цаа унсан одоо ачаачсан цаануудаас сэлгэсэн байхгүй. Одоо нэг өдөр тэгээд бас өртөлтэй зармыг харахаар хаяа ингээд хөл мөлн жоохон ингээд өвдөж мөвдсөн байвал шууд тэрнийх нь ачааг солиод амраачих байгаа байхгүй. Тэгээд 30 цаатай 2 3 өдөр явсан. Тэгээ 2 3 өдөр яваад юу яагаад эхлээд болохоор тайх чинь өөрөө нөгөө амар юм тайх гэдэг чинь өөрөө хөвчийн тайх гэж яриад идэв штэ нөгөө нэг юм ямар ч хүлээтэй одоо тэр нарийн ширийн шинжлэх ухааныхаа нэрийг мэдэхгүй байна. Яг тийм юм онцгой нэг мод одоо хөвчийн тайх гэдэг одоо нөгөө Сибирийн тайх гэдэг шин. Яг манай Монголд байгаа тэр хойноо хэсэг яг Сибирийн тайх хамгийн одоо уртлын хэсгийн төгсгөл гэсэн үг. Тэгээд тэр тайгаар ингээл амар юм чулуу молуутай юм газраар 2 өдөр яваад тэгэнгүүтээ нэг амар том юм тал руу хүрээд ирчихэж байгаа юм. Тэгэл ингээл 2 өдөр ингээл тэр чинь тайг модон донд ингээл хаашаа чарсан ийшээ чарсан мод ийшээ чарсан. Тэгээ ингээ майхнаас асч байгаа байхгүй бид нэг өдөр. Тэгсэн чинь майхан ч барих газар олдохгүй заяа. Битүүн мод. Тэгэл бөө доор нь бол бөө өндөс. Тийм. Тэгээ бид нар чи яг тайгад бол яг 9 сонсон. Тэгээ 9 өдрийн нэгэнд нь л тэгшин газар унтсан. Босод бүх өдөр дандаа юм дэлхий заяа.
Тэгээ нөгөө нэг юу чинь матрас чинь нэг юм нөгөө хийлдэг матрас чинь юм гүлгэр халтардаг. Тэгээ ингээ халтраал унтаад би бүр сүултээ ёо зүгээр нэг тэгшхэн газар унтах юм мөрөөдөл болж байгаа байхгүй. Халтраал унтаад байна. Тэгээ өглөөс ирж мэрэхэр бүр амар доош ингээ галтарч мэлчсэн байж юм заяа. Тэгээ нөгөө майхнаа барих гэж нөгөө нэг тэрүүхэндээ нэг юм арай нэг мод зодгүй газар олоод майхнаа барьж байгаа хөө. Тэрнээс тэр чинь битүү ширэнгийн гэдэг шиг баг юм тий. Бараг ширэнгөө аяа юм шиг. Бараг л тий. Тэгээ ингээ явж байгаад нэг өдөр болохоор бүтэн бүр ямар ч модгүй газраар явдаг байхгүй. Тэгээ тэр өдөр ингээ харсан байдیں۔ Ингээд тэгээ мод зодоор хутж байгаа юм өдөртэй шүү дээ. Тэгээ яг тэр амар модгүй газар нь юу вэ гэх нөө Минг булаг гэд баруун тайгын цуслан баггүй. Тэр болохоор айгүй тайх чинь өөрөө амар өндөрлөг газар шүү дээ. Тэнгүүд тэр яагаад тэнд айлууд цусдаг вэ гэхээр хамгийн өндөрлөг хэрнээ сэрүүхэн газар гинэ. Тэнд зун бүрстэй тэр алдаг баг тийм. Тэгээ зун чинь бүр тэр хүндээ тэр чигээрээ айлууд бүр лаад штэ. Ингээ би бинлүүгээ ингээл юугаар яриад юу гэвэл станцаар яриад. Яг кино шиг байдаг баг. Тийм штэ. Амар инэ. Тэгээ хүүхдүүд нь одоо ингээл хүүхдүүд манай хот матч хүүхдүүд ингээл гадаа тоглоол ингээл 100 гоё эдэн штэ. Тэрэн шиг тэнд хүүхдүүд цаагаа унаад ингээ орилолтоо тэрнгээр ингээ гүйж мүж идэг заяа. Амар инэ бүр яг кино шиг амьдрал заяа. Тэгээд яг тэр хүндийгөөр явхад бол амар хэцүү байсан. Тэр бол тэр аяллаа үед миний хувьд хамгийн хэцүү өдөр байсан. Тэгээд тэр нь яг яагаад гэсэн бэ гэхээр ингээд яг тэр тал чинь өөрөө ингээ ямар ч мод зод байхгүй болохоор бүр ингээ цас хунгарлцсан байгаа байхгүй. Тэгээ ингээ очраах мах тэр цаатангууд нь хэлж байгаагаар бол за энд нэг дор хаяж нэг 3 метр байна гэдэг байгаа байхгүй. Цасна. Тэгээд ингээд хүн зогсон гут доор нь ингээд 3 метр ингээд байгаа гэсэн баггүй газар хүртэл тийм биш үү. Намайг ингээ 2 дахин үрчил. Харин тий. Тэгээд ингээд тэнд яг бид нэг өдөр тийшээ явхад явхан яг өмнөхөн ингээд цас шуурах гэдэг юм шиг тэнгэр нэг л эвгүй харагдадсан байхгүй. Тэгээ манай нутгийнхан ч одоо юуны талд одоо нутгийнхан мэлээ шууд мэдээд за яг тэр тал руу Минг болог руу цасан шуурганд өртөх юм бол хэдүүлээ төөрнө. Одоо нутгийнхан ч гэсэн шууд төөрнө гэж хал дээр чинь төөр шүү. Тийм угаасаа ингээд юу юм чаа ингээл цас шуурж яхад юу ч харагдахгүй. Тэгэхээр хэдүүлээ эндээ хонох уу эсвэл азаа уцх уу гэж байгаа. Йоо юм азаа уцх. Тэр Райн хоёр хоны гэж. Тэгэл одоо та нар л мэд одоо та нар л одоо бид нэр хэдий ингээл манай жуулчд ингэж тэгж гисэн ч гэсэн яг үүндээ бид нэр ингээ тийм нөхцөл одоо цаг агарын тийм нөхцөл очиход бид нэр хинч бишлэхгүй тий зүгээр цаг агаар бид тэгээ байгаль дэлхий бол бид нарыг зүгээр хоп зүгээр инээж байгаа л ингэ шнэ. Тэгээ бид нар за угаасаа амар яарсан юм гайгүй юм чинь хэдүүлээ ажиглаад үзье гэд тэгээд хондог байхгүй яг тэр одоо тал руу очихын яг давааных нь наах нь тэгээд тэгсэн чи яг цас орж байна. Тэгээ шүүн ингээд тэгээ нэг хагас урцсан барьчаад унтсан чи өглөөс ирсэн чи бит хоёр ингээд цосон хөнжлөн дунс ирдэг. Угаасаа шуурцаа. Гэтэ амар дулаахан байдаг л цосон хөнжил. Тийм үү? Би л амар гоё дулаахан хоноод тэгээд нөгөө презентээр ингээд бишаг урчсан байсан болохоор нөгөө нэвтэрэг амар гоё дулаахан. Тэгээд маргааш нь тэр чигээрээ цас ороод тэгээ угаасаа цас орсон юм чи явахгүй гэх нэг өдөр өнжөөд тэгээ тэрний маргааш нэг жоохон нэг юм цооронхоо гараад нар жоохон гарангууд бид нь шууд юм ачаа хөдөлсөн байхгүй. Тэгэл тэр өдөр гол нь тэр тал хонох ямарч боломж яагаад тэр мод байхгүй. Бид нар гал түлж чадахгүй. Тэгэхээр хоолундаа хийж чадахгүй гэсэн. Тэгээд угаасаа тэнд хонох ямарч боломж болж байгаа. Тэгмүүд өглөө амар их хөдлөө тэр талаар явсараад орой гэхэд цаан дээрээ шууд очсон баг. Тэгэхгүй хэрвээ ямар нэгэн байдлаар цасан шуурам муурам болоод тэндээс хаатахаар байсан бол ивүү заяа. Гал байхгүй, мод байхгүй. Тэгээд бид нар яг тэр талаар явах хамгийн хэцүү нөгөө цас байсан байхгүй. Одоо цаа өөрөө ингээд зөвхөн ингээд бие даагаад ч гэсэн дээр нь хүмүүс суухгүй юм ачихгүй байвал зарим нь дэгдээд явчихсан заяа. Тэгсэн чинь нөгөө бид нар чинь бас нэг айгүй хүнд хүмүүс дээрээ суугаад байна шүү дээ. Гэхдээ миний цаа амар хөөрхөн дэгдэл яваадсан. Нөгөө би хөнгөн болохоор тэгсэн чинь нөгөө Райны цаамаа ингээд цөмрөөл очсон заяа. Тэгээ сүүлдээ нөгөө нэг угаасаа нөгөө арай хүнд жигтэй хүмүүс ингээд алхаад гэхдээ угаасаа тасралгүй бид нар ч гэсэн алхсан л та ингээд амар юм уруу газар руу цаа угаасаа тэгж хүн мөн яагаад ингээ явахд хэцүү. Тэгэнгүү за буугаараа гэл. Тэгэл бид нар буугаал алхаал тэгэл гайг болонгот нь за суугаараа гэл цаан дээр суугаад. Тэг бууц суугч амар хэцүү заяа цаан дээр. Ингээ дөрөөлж болдгоо юм байна. Одоо ингээ адуун дээр чинь суугаад угаасаа ингээ нэг хөлөө тавиад дөрөөлөөд хүндинж ингээ тэр хөл дээрээ тавьж байгаа. Ингээ суучдаг штеп. Тэгж болохгүй. Яасан гэсэн чинь цаа чи амар юм гулжгнуур.
За. Нэг юм арьсан амар сул. Аха. Тэнгүүд дөрөөлөх юм бол тэр имэйл нь тэр шиг өмчнө. За. Тэгэхээр ингээд зүгээр ингээд хоп гэдэг ингээд үсрээд ингээд бараг суух хэрэгтэй заяа. Шууд имэйлэн дээр пут гэлөө. Шууд ингээд баруун хөлөө өргөөл ингээд суун заяа. Тэгээ бүр амар тийм сонголттой хүмүүс байдаг байгаа байхгүй цаатангууд ч. Тэгээ би ч өөрөө намхан сап гээл дээр гаргалах чадахгүй заяа. Би ч нөгөө намхан гэсэн чи манай цаа амар өндөр цаа байсан. Тэгээ би ингээл нэг боо юм болоод баруун хөлөө өргөөл ингээл тавьж байгаа штеп. Тэнгүүд нөгөө цаа чинь мортох гээд байна гэж мэдээд яваад өгчих жоохгүй. Тэгээл ингээл нөгөөдгөнд ингээд чирэгдээл ингээл үлдэн заяа. Яа тэгээ сүүлдээ нөгөө мортохоосоо өмнө одоо яг мортохж байгаа зогсож байгаа газараа нэг чулуун муулуутай тий мод зодон дээр гიშгжиж ингэж сууж байгаа байхгүй. Тэгээ суухан жоохон надад бол хэцүү байсан. Өндөр хүмүүст бол ингээд хөлөө өргөөл суучих байгаа юм л да. Тэгэл тэнт чи амар бүр мэдгүй хэдэн ч удаа бууж суугаад байгаа. Амар олон удаа тэр тал дээр явахдаа бууж суусан. Тэгээд гол нь цөмөрлөлт бүр амар. Тэгэл тэр чи 2-3 метрийн бид нар ихтэй амар ацтай таарсан гэдэг аахгүй манай тэр ах нарын хэлээд байгаа нь бараг л бид нар ацтай байна ч гэж тэрэнд би өгч байгаа юм чи ёо. Тэр нь яасан гэсэн чи нөгөө айгүй хүүтэн шүндэ амар хүүтэн хоноодсэн учраас цас нь хөлтчөөд байсан байна. Хэрвээ хөлтөөгүй байсан бол бүр тэр жинхэнэ доор байж байгаа. Тийм бүр доор тэгээ тэрнээсээ гарч чадахгүй ингээ үйж юм заяа. Ямар амар. Тэгэнгүүт бидний цөмөрлөлт бол ингээл өвдөм хүртэл цөмөрж байгаа байхгүй. Гэхдээ тэгэл өвдөг хүртэл цөмөрж ийн гэдэг чинь тэрнээсээ гарна босно гэдэг чинь амар ядард юм билээ. Тэгэл нэг цөмрөөл тэгэл за гайгүй гэж явж дахиад нэг амар сонио ингээд зүг зүгээр харахаар юм тэгшгэн цасаа юм шиг хэрнээ. Нэг зарим хэсэг нь амар юм хунгалж цөмөрнө, зарим нь зүгээр. Тэр амар сонио заяа. Тэгээ нөгөө тэр саатангууч бүр мэрэгжлийн болцсон. Хамгийн урд явж байгаа хүн нь мөр гаргаад яваад байгаа юм чи. Тэгээ араас нь явж байгаа бид нэр тэр хүний гаргасан мөрөн дээр явж байгаа. Тэгэхгүй бол анханасаа өөрсдөө мөр гаргаж явбал амар ядар. Тэгэл бид нэр оройдоо нөгөө очих газар очичвол тэр нөгөө мөр гаргасан эрднэгээд хас та яасан ядарсан уу гэдгсэн чи. Ядраагүй бид нар байнга тэгж явдаг чи. Тэгээ юу ч болоо бид нар ацтай байдаг. Тийм харин бид нар ацтай байна. Тэгснэ энэ жил амар их цастай гэдэг ингэж орсон гэж. Энэ жил харин цас багтай гэж. Юу вэ? Бид нар чи энэ жилийн цасыг л байх. Харин тий. Тэгсэн чинь ер нь бол амар ацтай л бид нар явсан байлээ. Цаг агарын хувьд чинь тэгэл бас бурхан гэдэг шиг бурхан гэж байдаг бол гэдэг шиг ямар нэгэн зүйл. Тий ямар нэгэн зүйл одоо жинхэнэ амьдралын философи бодогдож байгаа юм чинь амар гоё юмнууд нь ингээл таараал хүн амтан гимтэж бэртээгүй цаг агарч гисэн тий байгаль дэлхий ижимэн гэдэг шиг бид нарыг харж үтсэн гэл амар гоё яваад ирсэн. Тэгэл хаяа нэг жоохон ингээл нэг огшоол нэг юм өлчих гал тэгэл нас хацартай нагалгасаад ирж байгаа чиг. Статистиктай нас баг тий ингээд утгаараа нас. Гэтэ амар гоё ийсэн. Тэгэл одоо юу яа ирэх жилийнхаа аяллыг шууд зарлая. Яг тэгэхээр нөгөө угаасаа хугацаанд тодорхой жил болгон нөгөө янзаар төлөх цаг чинь тэгж амар өөрчлөлтөө байхгүй юм чинь. Тоног л нарцсан байх тий. Тэгэл яах юм ер нь амар потенциалтай бас аялал байж болох юм байна. Тэгээ кино бараг ингээд стил нэрэ кино хийвэл бүр. Тэгээ болдог бол нэрэ кино мөн хийдэг хүмүүсийн л болдог. Тэгээ кино зөвшөөрөхгүйс мэдтэй зурагч авч яв юм аа гэсэн чинь. Тий яг өөрөөсөө зөвшөөрөх. Тийм тэрээд өөрөөсөө жоох эйгүү байгаад тах шиг байсан. Тэгээд яг би чадхаараа нөгөө байгууллагынхаа бас нөгөө сошиал медиа хариуцсан мэрэгчлэлтэн юм болохоор видео контент бүтээгч юм болохоор чадхаараа баахан зураг видео авсан. Тэгэл тэрийг ашиглаад сурталчлаад дараа жилийн хүмүүсийг олон доо. Тэгээ нэг талаараа манай цаатангууд бас амар тийм баяртай байсан. Бараг тэднэр дээр бол яг үдээд ингэж отор мотор дагаад нэгчж болж ирж байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол бас яг энэ төрлийн аялал мэдгүй ховрол байсан баг. Яг ингээл жуулчантай яг ингээл хотрын дагаал явж байгаа ховор байсан баг гэж бодож байна. Тэгэхэнгүүд баахан тэгээ хэлсэн чи баахан хүмүүс тэгээд ийм аялал хийдэг үйл яг. Бид нар мэддэггүй ёо. Бид нар мэддэггүй. Тэгэнгүүт яг гол нь бас нөгөө хүмүүсээ амар сайн сонгож авч явахгүй бол амар чанга. Тэгэл тэнд очивол үнэхээр шантраал буцыг ивэл яах юм тэр тал донд. Тэгээд ерөөсөө ямарч буцахаар байхгүй ш. Тэгээд очрохоос тэгсэн аахгүй. За эргэжил мэлээ сахаа баах хүмүүс авчирнаа. Хэвээ нэрээ ямар хүмүүс яах бол мах бол гэсэн чинь эдгэр шиг хүмүүсээ болж юм гэчжээ. Манай энэ жилийн бүр амар кул гарууд байсан. Өөрөөсөө нохон чарганы аялал хийдэг зэ. Тэгээд угаасаа Аласка бүр нөгөө нэг
амар хүүтэн газар амьдардаг хүмүүс. Тэгээ баг угаасаа гадаа ажил төрөл нь явагддаг. Манайт нь хажууд нь бүр ингээд хотод амьдарч байр маринд амьдардаг амар жолтох гэдэг байгаа. Амар даарч мараа тэд нар бүр үнэн кул гараад. Тэгээ амар тийм нээлттэй. Ерөөсөө ингээд биднээс ингээд хаасан тайг руу ирснээ амар сонсон юм ихээл ингээл цэмцгнээл яахгүй. Шууд ингээл өөрсдийнхөө майхан захныг барьчаал шууд ингээл за яах вэ бид нар юм туслах уу төлөө бэлтэх үү яах вэ ийх үү гэл ингээл. Тэр байгальд ч одоо тэгжэл бөөнөрийг баг бол тайг руу очсон амар лагшри юм хүсээд бол одоо тэгээд. Гэхдээ хөдөлгөхгүй бол даарна. Тэгээ туслахгүй бол хоол чинь арай жоох удаа болно. Чин тэгээд амар ойлгомжтой нөхцөл байдал юм чинь тий. Тэгэнгүүт одоо бит хоёроос энэ жил нөгөө туршлаасан гэдэг утгаар одоо энэ хүмүүст анх хэлэхдээ ерөөдөө юм байна. Гэхдээ бид нар өөрсдөө явж үзег болохоор яг нэрэн шинэ мэдхгүй. Одоо бол ингээд сонирхсан хүмүүст бол за яг өглөөс та нар ингэ шүү. Өдөртөө ингэ шүү ингээд яг юу expect хийж, юу төсөөлөх нь ингээд шууд амар сайн хэлье гэж бодож байна. Тэгэхгүй бол шал өөрөм төсөөлсөн нэг хүн ирдэг. Би одоо баг ингэж энд зовх гэж ирсэн юм уу гэсэн удаа хэлцээ үстэй. Энд чинь яг зовх гэж л хүмүүс явах юм угаасаа. Ер нь гоё зовлон бэ гэдэг. Зовлондоо би хайртай гэдэг шиг тэгэл явна. Тэгэнгүүт нөгөө хүмүүсээ айгуу сайн шалгар сонгохгүй бол үнэхээр бас чадахгүй юм байвал хэцүү, амар хэцүү. Тэгээд хийхиндээ дараа болсон шүү. Тийм. Тэгээд тэр хүн ч гэсэн өөр гоё төсөөлсөн байсан чи ирээд нэг тэр хүнийг завуугаад байгаа юм шиг байвал хэцүү. Тэгээ очроохоос тэгсэн аахгүй яа нэг хүн тэгэж чадахгүй замаас буцъя гэвэл яана гэдэгс чи. Тэгэл нэг цаан дээр нь суулгаад явуул. Тэгээд нэг цагийн дараа уйлээд ирэх байл хүч гэсэн. Яа тэгэж өдр. Тэгэл юу яагаад нөгөө нэг яг тухайн үедээ ингээл зарим үед чинь амар хэцүү санагдаж байгаа шүү дээ. Бид хоёр шинэ өөрсдөө хоолоо хийж явж байгаа байхгүй цас масаа хайлууллаа. Тэгээд тийч уус ямар ч усаахгүй урсгал бас гэж аахгүй цас хайлуулна. Тэгээд тоогооч могооч ажил бол айгүй хүнд. Тэгээд яг хөө манай хүмүүс өөрсдөө айгүй ингээл яг юу туслах барих уу гэл тэр чинь бас тусалж байгаа юм тэр хүнд. Тэгээд зарим үед ингээл райн дотор амар ингээл ёо баг юу хийгээд байгаа юм бэ? Өстө нэрэ мэрэ гэж хүртэл бодогдож байгаа байхгүй. Тэг яг ингээл ард нь гарангуут. За ирэх жил яах вэ? Яах вэ? Одоо ирэх жил ингээ ирэх жил одоо 7 хүн авч явна гэж хэлсэн. Одоо нэрээ 7 хүн лимиттэй байгаа. Яг 7 юм уу? Тест талаар таажлсан шүү. Очрох гэсэн ер нь 7 хүн багт бол. Тэгээ нэг том групп майхан тэнд бол дээдл нь 7 хүн багт. Бас хит олон болгоосаа тийм. Тэгээ майхандаа нөгөө би райнд дээр нэг том групп майхан аваад дотроо пишинтэй. Тэгээ тэр майхан маань нөгөө хүмүүст маань айгу амьд нь орсон. Тэгэхгүй амар хүүтэн шүн мөн зөвөр өөртөөхөө байханд унтах юм бол хөлөж өгөх юм бэл. Би л эхний 2 өдөр амар даарсан. Тэгээд сүүл рүү нөгөө цаатаа ах нарынхаа урт руу ороод бит хоёр. Тэгээ уртсандаа сайхан бид нар өнөр бүлээрээ хонсон шүү дээ. Тэнгүүд амар дулаах юм. Тэнгүүд яах юм одоо тэр чинь ингээд цааныхаа нөгөө цааныхаа гин уртсныхаа нөгөө нэг уртсны зураг яарсан байхгүй. Энэ том нөгөө модоор босгодог штэ. Тэнгүүд тэр модоо ачаалаад явах юм уу байгаа газараас мод олоод шууд хуцаа босгох юм уу? Мод нь бийж идэв. Тайгад. Одоо ингээд яг хүмүүс юм юу яадаг хонголдог юм цэгүүд байх юм уу? Тэрэнд нь болохоор уртсных нь моднууд нь бийж бэлэн байж идэг. Тэгэл оцсон хүн тэр модоо босгоол тэгэл нөгөө гадуур нь бүтээдэг юм аа хүмүүс өөрсдөө авч явна. Юу хөөрхин тийм. Тэгээ угаасаа цаатангууд өөрсдөө мэддэг. Тэгэл одоо нэг айлын хаваржаан дээр ч юм уу бид нар хонголлоо гэж бодоход тэр айлынх нь юу нь бийж байна. Уртсных нь мод нь бийж байна. Тэгэл уртсных нь модыг бид нар хэрэглэж дуусчаал буцаагаал яг байсан газар нь тавиал хог мог аваад тэгэл явдаг. Ямар гоё юм. Харин тийм. Ямар амар байгаас тийм. Хөөрхин. Тийм. Тэнгүүд яг нөгөө уртцаа бол байнга тэгсэн. Тэгээд манай нөгөө уртсан майхантай бас тэрийгээ бол байнга авч явал тэндээ манай жуулчд байрлал. Тэгээд тэр чин дотор галт төлдөг. Тэнгүүд одоо яг нөгөө нэг юм уламжлалт уртсан штэ. Модон санаа байгаад байгаа. Тэнгүүд тэрнийхээ дотор яаж галт хэлэх юм? Пишинтэй. Бас уу? Тэр пишингээ бас ачаа явцсан бид. Авцсан. Юм эффектдэг пишин. Тэгээ одоо нөгөө манай зураг мургийг харах юм бол нөгөө пишингийнхаа яндан мандан ингээ цаан дээр ачцсан явж байгаа. Тэгэл юу яавал одоо яг зарим газар нь одоо жижигхэн уртсанд зориулсан моднууд байх юм бол яг бэлтэн. Одоо тэр хаваас өөрснөө. Одоо гэхдээ тэр чинь их ядаад ахын бах зүгээр л нэг хитэн тийм моднууд байгаа. Ядаг штэ. Ядаад. Бид нар угаасаа барьж чадахгүй шүү. Тийм. Манай цаатаа ах нар
Гяс барих. Тийм манай өгтөч цаатан ах нарын үүрэг хариуцлага нь мэдээж цаагаа тий ингэж хариуцж ачиж мачих гол үүрэг нь. Тэгээ тэн дээр нэмээд манай хэд ч бүр амар хөөрхөштэй амар тосрохог. Тэгэл шууд буугаал одоо зарим хүмүүс бол одоо тэр чинь би тэр хүмүүстэй бараг гэрээ контракт арайч гэрээ контракт байгуулахгүй ч гэсэн ингээд цалин өгөөд ингээд цалин үн хөлсийн тохироод явж байгаа шүү дээ. Тэнгүүд огт танихгүй мэдхгүй зүгээр хүмүүстэй явбал тэр хүмүүс хийх систем хийчихэл тэгэл бусд нь надад хамаагүй гэл ер нь хүн сууж болно шүү дээ. Тэнгүүд манай гол нэг очраах мах эднэр нөгөө бид нэр амар тийм олон жилийн тийм харилцаатай бараг хөр ах トゥ болцсон тийм харилцаатай гэдгийг амар давуу тал. Яа тэр хэд чинь ч гэсэн энэ аялыг яаж нэг амжилттай болох вэ? Яаж нэг хайтайхан болох вэ? Тэгэл зүгээр суухгүй шууд буулгаал өөртөө шууд хурцаа барайл биш мишингээ ягаал ус мус хайлуулаад түлэн мүлээгээ бэлдээл. Тэгэл тэхгүй бол одоо райнтер тэр түлээ ус гэдэг гол юмыг тэд нар хийгээд өгчөнгүүд бит хоёр хоолоо хийх нөгөө хүмүүсийг арчилж тоглох гэдэг юмд анхаарч байгаа байхгүй. Гэхдээ юу ах вэ? Яг тийм байгальд тэр чинь ингээд хашаач ингээ юу ч байхгүй. Тэгэл өөрсдөө л хөдөлж яж ямар нэг юм хийн. Тэгээд тэр чинь ингээд өдөр болгон хамт байгаад хэдэн өдрийг хамт өнгөрөөж байгаа. Тэгээ нэг ялангуяа Монгол хүмүүс. Тэгээ тийм хөө сайхан хөдөө байгаа Монгол хүмүүс. Тэгээ зүгээр суугаад би энийг хийх миний одоо ажлын одоо юм байх. Миний ажлын description байхгүй. Би энийг хийцэн болоо. Тэгвэл энийг хийх юм бол би ингээд тийм энэ төр гэсэн юм хүний дотор нэг орж ирэхгүй байхаа. Аль болох хүнрээ бас тийм тохиолдол байдаг гэж байгаа байхгүй. Гол нь яг хөө тэгэл тэр гол нь эн чин тэр чигээрэл ингээл харилцаа болчиход байгаа байхгүй. Харин тийм. Одоо нутгийнхантай харилцаж чинь. Харин тийм нутгийнхантайгаа яаж тэр хүмүүсийг хүндрэлж тэр хүмүүс ч гэсэн бид нэрээ хүндрэлж нэг зорилгын төлөө явж гинэ гэдэг нь чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээл бит хоёр бас тэднэрлүү ингээл та нар цалин өгч байгаа юм чинь гэсэн нэг тийм хандлагаар амар загинчин багнаалтай нэг тэгээд байвал дургуун хүрээштэй хүний. Тэгэхээр айгу яах систем бэлээ л дээ. Нүл харилцаач хөр. Тэгэл за амьдралын философи. Ийм сайхан ажиллаад амжилттай зохион байгуул ярьсан баярлалаа. Би бүр эндээс л бүр надад амар гой санагдал. Би болохоор нэг отор дагаад гэдгийг нь бол ер нь бол мэдчихсэн юм чинь. Тэгээ ийм нэрийн ширээ мэдэхгүй шүү дээ. Тэгээд ирээд хуйлаа бас нэг тухтай баялаа ярьж угаас амжаагүй буцаар ялаа. Хойлоо нэг машинд нэг халт нэг яриаг тий ярьсан тий. Тэгээл би бүр вау гэл. Тэгээ одоо бас бүр ингэж нэлээ нарийн юмнууд мэдчихэж байгаа байхгүй. Мэдсэн ч гэсэн бас мэдээгүй өчнөө өөрөө л явахгүй л харин тий. Би их хичээл тоогооч чинь хийгээд хоол хийгээ явдаг лөө. Гэтэ одоо тоогоочийнхоо ажлыг бит хоёр нь өөрсдөө сая биеэрээ мэдэрсэн болохоор үнэхээр их ажил юм байна. Үнэхээр мөнгө нь байгаа цалингийн өгч чаддаг бол 2 тоогоочтой юмар байна гэж утсан. Тоогоочийн ажил бол хамгийн хэцүү. Би туслах тоогооч яваа. За юуцсан тэгээд би нөгөө нэг юм олон хоногийн аяллаар явна ингэн тэгэн хөдөө гадаа явна гэхэлэр нөгөө нэг онцлог нөгөө нэг ажил. Ажлаа окей надад бол ингээл би ажлаа өөрөө ингээл зохицуулаад би энэ өдрүүдэд ажиллахгүй шүү гэх юм бол окей. Заавал чи ажиллаа ингэсэнгүү тэгсэнгүү гэд миний ажил чинь тийм биш болохоор гол нь нөгөө нэг сарын сүлээр бух цалин маань одоо 14 хоног гэдэг чинь сар нь байх гэдэг чинь миний орлогын 70% гэсэн. Тэнгүү тэрийг нөгөө ар гэрт коверлж явах одоо тэрийг миний тэр нөгөө юм нөхөж явах хүн байхгүй болохоор ингээд нөгөө нэг сарынхан цалин тал буусныг би балансыг олох гэж дахиж 2-3 сар ингэж нэлээд тоотож амьдрах хэрэг гарч байгаа. Харин тийм. Тэгэл тэгээд арай гаагүй цөөхөн хоногтой аялал яри. Тийм. 100 монгой тийгээ 100 гоё юу явмаар байна би. Би алтай 5 богтруул гармаар. Харин тэнд нэг бараг охтын нэг групп үүсгэж байна. Тийм. Яри. Тийш нэрээ энэ зуны хамгийн өөртөө бодож байгаа гол юм л тэр л байна. Гэхдээ манайх гэрээрээ бас авах явах хэрэгтэй. Аавын газар дээр очих хэрэгтэй. Тэгээд аав дээр очиж хай гэж хэлчихэд тэгээд гэрийнхнийг буцаагаад би өөрөө цаашаа замын унаа суугаад өсгөл орчих яллаа шүү дээ. Тэр чинь юуны төвөөс сумын төвөөдөө суугаасаа цаашаа явдаг машин зөндөл байгаа юм чи. Тэн 100 бас их явна. Тэгээд заримд нь join дор. Ажил хайгуу байвал ажил хайгуу ч явах нэг санхүүгээ жоохон тэгэж багсахад сэтгэл санаа гайгүй болох юм шүү тий. Боломж нь болж ивэл гэдэг. Боломж нь болж ивэл явах шүү. Тэнгүүд одоо ингээ хоёулаа энэ подкастаараа
яг энэ аяллаа сонирхчин тэгээд давхар бас нөгөө юу яриа гэдэг ярьсан шүү дээ. Одоо нэг юм хүмүүсийн амьдралын философийн тухай. Тий. Тэгэнгүүт одоо надаа яг энэ цаатангуудын амьдралын философи угаасаа ингээл аяллаа үер ботход ингээл амар бодогдож байгаа байхгүй юу. Тэгэл бас нэг тийм амьдралын хөвшилтэй байх нь амар гоё санагддаг ш надаа. Одоо нэг юм цаатангуудын амьдралын хөвшил бол нэг юм улирлаа, байглаа, амтнаа дагдаг тийм амьдралын хөвшил байгаа байхгүй тий. Бид нар болохоор одоо яг юм ялангуяа хот суурин газрын хүмүүс бүр ингээд бүр өдрөөр байдэн штэ хуваар нь. Өдрөөрөө 7-7 хоногороо тий. Амар юм шахуу, амар завгүй. Тэгэнгүүт ингээд малчтын тэгэл яг нэг юм амтантай ажилтдаг хүмүүсийн амьдралын хөвшил нь юм нэг талаараа юм удаан яг нэг slow living гэдэг нэг удаан амьдрал гэдэг концепт би баг классик утгаараа малчтын амьдрал байгаа байхгүй тий. Тэгэнгүүт яг тэр хүмүүсийн зорилго нь одоо яг ингээ улирлаа дагаад яг мал амтнаа тэг яаж үнэтэй хөрхийг дагуулах уу яаж тэгэл ингээл хавар малаа төлөвлөхэд аль болох тэ эндэгдэл багтай сайн сайхан тэг төлөвлүүлээд ингээд зунд хүрэх хүч гэдэг юм уу. Тэгэл тэр философиг ингээл бодонгууд надад амар гоё санагдал. Тэгэнгүүт одоо нөгөө яг нэг талаараа манай нөхөр бит хоёрын амьдрал бас нэг тийм улирлын шинж рүү айгу ороод байгаа юм байна гэж би амар бодсон. Одоо нэг юм өвөлдөө угаасаа аялжуулч байхгүй юм чинь ч гэж. Тэнгүүд өвөлдөө нэг юм ичээний байдалтай нэг ичээндээ орсон баага шиг. Тэг яг мэдээж жижиг сажиг мөнгөний ажил орж ирвэл сайн л үз тээ. Тэр мэрийг хичээл байждаг. Тэгэнгүүт 100 ингээд ажил нийт уулзж идэг. Тэгснээ ингээ хавар нь одоо манай хөрч Америк руу ажилдаа ингээ яваад өгч. Тэгмүүд бит хоёрын амьдрал яг нэг юм авилрлын юу ороод эхлээд байгаа юм байна. Гэхдээ тэр нэг агай гоё ягаа. Яг нэг удаан амьдрал гэдэгтэй. Тэгэхгүй бол ингээл өглөөний өдөр тутмын нөгөө өглөө сэрэл нэг митингтэй тэгэл өдөр нэг ийм юмтай хуралтай гэл ингэж мэгдэг нөгөө амьдралаас нөгөө залхсан гэд нөгөө нэг ярьжсэн шүү дээ. Яг тийм болохоор одоо ой ер нь малчин болд юм уу? Тэгвэл амар гоё тийм slow living байх юм шүү. Амар их ажил шүү. Өдөр болгоо ямар ч амралтгүй. За ямар тэгэл малаа тэг хагас бүтэнсэнд амраана гэсэн юм байхгүй шүү дээ. Тэр чинь тэгээд ингээд 100% ингээд биднээс хамааралтай нэг юм амьтад байгаа байхгүй тий. 365 өдрийн 365-т нь ажиллана. Өглөөнөөс орой хүртэл. За тэгээ одоо энэ төлөж байгаа энэ хаврын үед чинь би бас нөгөө нэг жоохон мэдээд идэг юм. Манайх нөгөө нэг намайг бүр жоохон байхаас эхлээл надаас ч бүр өмнө заяа. Манай өвөө эмээ хоёр ер нь бол хотын хүмүүс, хоёулаа багш хүмүүс, сургуулийн захирал хийжсэн хүмүүс. Тэгснээ эмээгийн дүү нь налаахын голд малтай амьдардаг. Тэгээд налынхаа төвдөр хүүхдүүд нь сургуультаа сурдаг. Тэгээ өөрсдөө болохоор өвөл болохоор яг өвөлжөөндөө зарим нь байгаа. Одоо налынхаа зарим нь байгаад ингэ байж байгаад хавар болоод ингэ дулаарахаар нөө зуршлаг руугаа явдаг. Тэгэл яг л тэр нь ингээл адилхан ингээл тал гацар. Тэгээд ойрхон аль аймагт байсан. Налынхаа. Налынхаа байхгүй. Тэнгүүд бидний хичээл 5 сарын 15-нд амарлаа гээл тэгэхээр өвөө эмээ хоёр бүх хүүхдүүдийнхаа бүх ач зээнэр бүгдийг аваад тэнгүүтлээ бүр ингээд аав ээж нарын ах эгч нарын хүүхдүүд, найзуудынх нь хүүхдүүд гэдэг бүр 12 20 юм хүүхэд том жижиг би хамгийн жижиг нь заяа зуны цэцэрлэг юм Тийм. шиг. Тэгээд ингээд амьдрал үзүүлэх цэцэрлэг. Тэгээд ингээд айл болох нэг шуудаа гурил, нэг шуудаа цагаан будаа аваад тэнгүүтлээ эхний хэдэн өдөр идэх нөгөө талхыг чи ингээд зуны саржингаа идэн гэж байхгүй шүү дээ. Тэнд бас барин гэж байхгүй. Тэгээ ингээд очингууд манай тэр нөгөө нэг ихчийн хажууд нь өвөө эмээ хоёр тамаантай гэрээ барьсан. Тэгэл тэндээ ингээд 20 гитүүлээ заяа. Бужигналаа ингээд бужигналаа. Тэгэл нөгөө нэг юу хураг шигтэйг нийлээл. Тэгэл нөгөө нэг юуны эмээгийн дүү одоо тэр манай ихчийн ах эгч хоёрыханд бид нар нөгөө нэг адуу маланд нь туслаад тэгэл оронд нь бас яг манай бас нэг өвөө эмээгийн бас нэг хэдэн мал энэ бас байдаг л байсан баг. Тэгэл нийлүүлээл ингээл тэгээд тэдний хасаа сайхан өдрийнхөө сүү тараг юунууд ингээ авчдаг. Тэгэл тэр чин бүр ингээл өглөө ингээл эгчт хоёр бол ингээл эмээ өглөөнийхөө эрт өмнөндөө гарчдаг. Тэгээ эмээ орж ирээд нөгөө өмнөнийхөө сүүг хөөрүүлж ахны эгчт хоёр босдог гэсэн баг. Тэгээ босоод ирэнгүүт бүх ах нар байхгүй адуунд авчихсан. Тэгэл нөгөө тэр хэд өглөө усаад цагаан усан бололтой. Тэгэл адуу руугаа яарал зарим нь адуугаа маань чоно штэ. Тэгэж мэгэл эрэнгүүт ирэхээс өмнө эгчт хоёр гэрээ цэвэрлээд
шалмалаа сайхан ингээ шүүртэй тэгээд цай магаа чанаад ингээ тавьсан байна. Тэгээ өдөр хоноо саана. Тэгээ би чин жоохон тэрвээ нэг юм тэнд очиж ингэж байх дуртай болохоор манайх нөгөө гүү барьдаг гэсэн унгаа татна. Тэгээд юм номхон хайртай юугаа гүүгээ саана. Тэгээд тэр чин гүү саах чи 2 цаг тутам. Тэгээ байжснаа өдрийнхөө сайхан нөгөө нэг будаатай цай. Өдөр болгон өдөр будаатай цай идэг. Тэр нэг тийм тогоод. Тэгэл бүгд орж иж нэг аяга юу авах вэ тий. Нэг аягыг тэгээд борцогтойгоо өрөвтэйгөө идэл тэгэл буцаал гараал одоо тэнд хөдөө ямар л ажил байдаг бүгдийг. Тэгээд сайхан юугаа бэлчээгээд энэ тэр болчоод бороо орох амар хэцүү. Тэгээд бөөнөрөө аргалдаа явна. Тэгээд аргалуудаа ингээд тавингуутлаа нойтон нөгөө нэг үхрийн басаар гадуур ингээд шавдаг. Тэгжээч нөгөө тэр чин тэгжээж нөгөө усны хамгаалалттай болгодог. Усны хамгаалалттай болгодог. Тэнгүүтлээ бэрэн амар ухаан тий. Тэгээ энэ талаас нь ингээд хоолоод ингээд аваад тэгээд авсан бол тэрийг ингээд нөгөө нэг перцентээр ингээд хувчин. Тэгэл бороо орох юм бол аргалаа бүтээн гадуур одоо амар ажилтаа бүх юмудаа ингээд янзлан тий. Энэ тэргээл энэ тийм ингээд гүүж агаал тэгэл маргаашнаас нь бүр их ажил заяа. Нөгөө нэг хоньны хот чинь ингээд дотор нь байсан нөгөө нэг хоньны хоргол моргол бууц юмнууд чинь ингээд пялга. Тэнгүү тэрэн дээр чи ингээд нөгөө нэг хонь хураг маань ингээд яахлаар тэр чигээрээ ингээд зарим нь ингээд нөгөө нэг чиндэж бээрээд ингээд усхын нэ тэрэг. Тэнгүү тэрий чи ингээд тэр амир бороо орсны маргааш нь өдрөх наранд бүгдээрээ нөгөө нэг хоньны хотоо малтна. Чи хэдэн настай байх вэ? Би чинь тэгэл жижигхэн л биш шүү дээ. Нэг жижигхэн яах ингээ хоньны хот ингэж мэгцсэн. Би гэхдээ тиймэрхүү юмнуудыг яах вэ? Гэтэл тиймэрхүү юмнууд бол ах нар шүү дээ. Тэгэл нөгөө нэг ах нарынхаа юмд нь туслана. Тэгэл ядаж нэг юм өргөө төрч чадхаар бол төрнө. Тэгэл эсвэл бүр ингээд нөгөө хоньны хот маань ингээд нилээ ингээд тэр зунт чинь бас 1-2 удаа хоньныхоо хотыг нүүлгэнэ. Тэгэх юм бол нөгөө ах нар чинь ингээд сайхан нөхөө авахад том шонгуудаа босгоод хоньны хотоо татна. Тэгэл бүрт амар ажиллаад байсан. Мэдгүй би усанд явж бол үзээгүй. Тэгсэн тэр чинь слоулиг удаан амьдрал биш бүр амар завгүй амьдрал. Юу тэгэл нөгөө нэг цаа сайхан цай аа үүл хараал уус муул хараал ингээл цай унаж байхгүй штэ. Хөө тэр юу яачлаа уулзалт нөгөө одоо хотод бол ингээл за тэдэн цагаас нэг уулзалтаа муулзалтай ч гэдэг юм уу нэг тийм завгүй ажил мэжилтэй офс хүмүүс чинь тэгдэж штэ. Тэнгүүтлээ тэр цаг нааргүй хэрнээ байнгын завгүй. Тэгээ цаана байгаа тэр сахалт айлын хонь мон ч манай хонь монтой нийлнэ. За айл эсвэл ингээд бид нар ч ингээд бас нөгөө нэг ээлжилж хургаа хариулдаг. Тэнгүүт нөгөө нэг хураг ишигнүүд маань явж байгаад нөгөө нэг аав ээж нь тэргээр байжснаа ингээд би нэг харчих юм бол хоёр талаас ингээд орилолтоод ингээд нийлчдэг байхгүй юу? Тэнгүүт тэр чинь нөгөө бид нар нөгөө нэг уг нь бол хургнуудаа ингэж хариулж ингэж явж байгаад авчираа тэрнийхэн дараа нөгөө нэг хоньнуудаа авчираа хоньоо саах хэрэгтэй шүү дээ сүүг авах хэрэгтэй. Сүүгээ авахаас өмнө нөгөө хургнуудтайгаа нийлчих юм бол бид нар тэр өдөр сүүгөө орой тарахгүй маргааш өглөөний өрөмб тэр чинь сүүнийхээ төлөө та нар дунд нь авчих. Тэр хураг ишгээчээстэй түрөөж очиж салхан гэж угаасаа байхгүй. Тэгээ тийм ямар ч тач зундаа нэг 2-3 удаа айлын хоньтой хонь нийлнэ, айл эсвэл хураг шиг нийлдэг. Тийм байдаг байлаа. Тэгээд орой нөгөө нэг айрга бүлэн нэг хүн 1000 бүлэн гэж тэгэл орол бүгд айрга бүлэн. Тэгвэл ерөөс удаан амьдрал биш үү? Удаан амьдрал ёстой. Гэхдээ амар их юм сурдаг. Зүгээр л нөгөө нэг юм миний энд хийж байгаа юм ямар үр дүнтэй вэ? Тоглох завгүй шүү дээ. Орой тэгэл нэг яг ийм сайхан цэгцэрсэн маргааш хүүхдүүдийг багаас нь тавьж л гэсэн өмөр. Тийм байх юм бол зоочих гэдэг те. Орой тоглох юм байхгүй шүү дээ. Угс тоглоом байхгүй. Тэгээд нөгөө нэг хоньныхоо зэл мэлээр ингээд байж байгаад ингээд жоохон дестэж мессеж баригдах юм бол тэгээд өвөд алуулна. Хоньны зэлээр ялаа, үхрийн зэлээр тоглолоо болохгүй шүү дээ. Ингээд тэг амар их тийм Монгол уламжлалуудаа өөрийн мэдлэгөө сурч авах гэсэн тийм уурхан дээр давж болохгүй, босхон дээр яаж болохгүй, баг нь ингэж голлож болохгүй гэдэг ч юм уу. Ягаад ч юм мэдгүй, ягаад ч болдгүй бүү. Тэгээд нэг хураг мургандаа явж маваал нэг юм налхар сайхан өдөр тэр чинь ховорхоо таарлах юм бол тоглоно. Тэгээд тэр нэг юм чулуун гэрмэг бариад. Тэгээд уг нь бол бид нар ингээд нэг юм 30-40 км-ийн юунд соёл иргэншил байгаад байгаа байхгүй тий. Тэсэрнээ тэнд бүр амьдрал ингээд юу амьдралтай танилцж шүү дээ. Яаж ус мусанд ордог байсан. Ордог байсан. Мэдгүй. Тэнгүүд одоо ингээл нөгөө
нэг юм хөдөө хамаатантай ч юм уу эмээ өвөө хөдөө идэх хүүхдүүд амар азтай байгаа байхгүй тий. Тийм зуны үед очиод тийм. Тэгээд нөгөө юун дээр сая ингээд очсон чинь нөгөө тэр цаатан айлын нэг жоохон хүүхдээс 1 нас хүрээгүй бүр амар амар заяа. Нөгөө манай жуулчд бүр гайхаад байгаа юм чи пүүх энэ хүүхд нэг ч ойлгохгүй юм тий. Тэгээ ингээд өнгө сууд сурж байгаа ингээд сууж байгаа л хөрх юмтай хаяа нэг ингээд хажууч угнана. Тэгхчээл нэг гэж жоохон тэгэл ойлгохгүй. Өлзий тугаасаа хин ч авдаггүй аа. Тэгснээ ингээд одоо бид нөгөө нэг бүх цагийг нөгөө хаваржаар руу наваачингууд тэр хэд одоо тэр өвлийнхөө байшинтай юмнуудыг зөөгөөд хаваржаар руу очино гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд цаа ачдаг ингээд имэйлүүд ингээд тусдаа тэгсэн чи тэр дундаа бүр тусгай заяа хүүхэд ачдаг. Хүүхэд суулгадаг. Одоо ийм X-лсэн тийм юу юм бэ. Тэгэл одоо тэр амар тэр нөгөө саянагийн хүүхэд. Тэгэнгүүт одоо тэр жоохныгоо одоо тэр имэйл дээр нь ингээд суулгаал хаваржаар гоо явж байгаа бахта гэж бодогдоод инээд дөрөөл заяа амар хөөрхөн. Тэгэл томрол одоо тэр хүүхд хөл орлол бол бараг жинхэнэ нөгөө нэг янзаг манзгаа ингээл уйж муяал ингээл гүүх бах. Тэгэнгүү бүр ингээ хатаарч байгаа юм чи амар гоё нас. Амар гоё өсдөг нас нь тий. Баг нас нь ёо. Тэр юу таблет юу тий YouTube их үзлээ. Ямар тийм дэрүүл. Тэгэнгүү тэр хүүхдэд угаасаа ямар ч угаасаа гол зорилгонтэй тэр янзгыг ээжтэй нэлэхгүй байвал би одоо цагаан идэхтэй байна. Нэг тийм зорилго. Орой тэгээд харагтай маргааш өглөө өрөвтэй. Тэгээд юу яагаад нэлийн олон жил тэгэж байсан. Тэгээд нөгөө өвөө маань өнгөрөөд тэгээд өвөө байхгүй болсноо дараа жил нөгөө эмээ бидэхэд гардгаараа гарсан. Тэгээд бид нарт айгүй юм хүнд байсан. Яг юм нөгөө нэг ачаалал гих талаасаа биш. Гэт нөгөө өвөө байхгүй бид нар тэнд ингээ байж агаад амар хэцүү нэг юм байсан. Тэгээд тэрний дараа жилээс сүхэд гарах юу бараг юм байсан. Яг хөө тэгэл нөгөө нэг зарим 100 мөн эмээ юу ягаал нэг сар мараар тэгэл угаасаа тийм имэгийн гэр байж ээж болно. Эсвэл манай их чинь илүү гэр байгаа. Тэгэл яг хөө байдаг байсан. Гэхдээ яг урдагшгаа ингээд нөгөө бүгдээрээ цуглаал одоо малтай ойлтол ингээд байдаг юу тэгээд өвөөс хойш байх болсон байна. Тэгээ манай өвөө чинь манай ах нарт нэг дааг зүсэлж өгөө. Тэгээ надаа нэг эмэгтэйчүүдтэй болохоор нэг хураг. Би чинь тэгээд үгүй хурагч байгаа нэ. Хургамаа тэгээд амар олуулаа болсон. Одоо байна уу? Тэгээ надад өвөө бас нэг гой болтод нэг ишгтэй болж исэн да хаа. Нэг хамаатны өвөөгийн нэг хамаатныг өгч исэн нэрээ гин санчлаа очиж ишгэ авна. Өө тэгээд надад хав хар хураг өгчээсэн шүү. Тэгээ угаасаа яг нөгөө нэг юм бэлчээд явж хахад амар онцгой. Уулан дээр ингээл нар жарах гал хонь бэлчээл ингээл явж хахад миний хар хураг ингээл ээжигээ дагаал ингээл явчихдаг. Ингээл хав хар өгсөн. Тэснэ нэг юм эндээчүүлээд нэг юм цагаан толттой. Тэгээ хав ямар хөөрхөн юм. Тийм хурагтай болоо. Тэгэл нэг хөөрхөн байдаг байсан. Тэр одоо яг миний үеийнхэн ч юм уу надаас бол дээш үеийнхэн бол айгуух тийм хөдөө одоо үе юм байдаг тийм. Тэнгүүд миний үеэс ингээд хойшоо ер нь бол ингээд байхгүй. Тэгээ намайг ингээд жоохон бахтай 100 хөдөө ингээд зусдаг байсан гэхэлэр ингээд хүмүүс гайхааддаг байна. Пүү чи ч одоо хэдэн оны хүн бэ? Тэнгүүд яг манай өвөө эмээг хоёрын яг хүн ингээд өвөө эмээ хоёр байнга л тэгж хэлдэг байсан. Хүн ажил хийж хүн болдог. Тэгээд энийг хий гэх юм бол хүүхэд хийдгүү. Тэгээ дагуулад ингээд хийх хэрэгтэй гэл. Өөрөө тэр хүүхэд ингээд ухамсараараа тэр нэг жижигхэн хөөрхөн ухамсараараа ойлгож хийж чинь ингээд нөгөө нэг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд навч тавьчихж байгаа юм. Тэгэл тэнд хийхгүй л бол бүгд л тэнд ажил хийж байгаа болохоор би тэнд хэдэн настай байх хамаагүй. Би өөртөө хэр таарсан би хийж чадах угаасаа оролцож чадах тийм ажил угаасаа байж л байна. Тэгээ бид тэр хийх юм шүү дээ. Тэгэл хийн. Тэгэл одоо наандаж ингээл одоо ах нар шиг адуу маланд ингээл явж чадахгүй ч гэлээ гэсэн тэнд очиж унгаад татчихна. Тэнгүүтлээ хонио бол би саачна. Тэнгүүтлээ заримдаа нөгөө нэг хоньны нөгөө нэг хашааны хаалган дээр ингэж нөгөө нэг тэр чинь ингээд энийг нь гаргана энийг нь гаргахгүй энэ гэсэн юм дээр ингэж зогсно. Тэгэл гэр барихад наандаж нь өнь зүүж өгнө. Өсвөр харахад тийм худлаагаасаа тийм 1 2 3 гэж орилж өгнө. Тэгээ би ч нөгөө жижигхэн болохоор хамгийн жижиг нь болохоор хамгийн их нөгөө гэр дээр гарч өрхөө янзалдаг. Тэгэл намайг савт гээл дээр гаргаал. Тэгэл өрхөө янзлаа. Эндээс нь та тэндээс нь. Тэгээ бид нар ч өөрсдөө бас нөгөө нэг тэгээ өсөн орсон ч гинт нөгөө комент сайгийн толгонд ордог. Гинт өсөн яасыг оруулсан зуршлаа.
Гинт ингээд толгоонд ороод тийм комментууд айгу муухай дахин нөлөөлт юм байна те. Би ч нөгөө нэг юм яасан ш. Уг нь айгу хичээж байгаа шүү дээ бид хоёр. Хотлагаасаа. Тэгээд айгу гэрийнхаа нөгөө нэг бүрээ сентрийг нөхөрнө өөрсдөө. Тэгэл манай нөгөө нэг эмээгийн ээж айгу өндөр настай. Айгу өндөр наслсан. Тэгээд манай ажаа тэгэл нөгөө нэг суугаал бүгдээрээ дулаахан өдөр нартай бороо авахгүй нь ойлгомжтой тийм дараалсан 2 3 өдөр модорч сайхан гэрээ нөхөн. Тэгээд би ч голоор нь явж бүгднгийнх нь зүг юм сүүлж өгдөг. Бас амар үүрэг хариуцлагатай юм шүү. Тэндээ ингээд өөртөө ингээд ажил олчих шүү дээ. Тэгэхгүй бол тэнд ингээд зүгээр суугаад байх. Тэгээ чиний одоо нөгөө нэг амар ингээд зүгээр сууж чаддаггүй ингээд амар ажилсаг байдаг чи яг тэрнтэй ч холбоотой байна. Бүр багасаа тийм бүр багасаа. Тэгэхдээ одоо сайхан залхуур сурч байгаа уу? Үгүй яах вэ? Би нэг өмөрчдөг. Би тэгээ одоо ингэж одоо тэр нэг slow living одоо нэг удаан утга учиртай амьдрах гэх нэг философич юм шиг те концепт юм шиг нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэрийг нөгөө нэг бас ингэж ойлгоод байдэн шүү дээ. Одоо нэг юм амар олон юм хийхгүй. Одоо нэг дор одоо нэг л юм хийгээд гэхдээ тэрэндээ ингээд 100% одоо анхаарал хамаг юм аа ингээд тэрэндээ анхаарал цаг хугацаа одоо хичээл зүтгэл бүх юмаа нэг юмд ингээд зарцуулж ивэл тэр чинь өөрөө нэг тийм slow living-ийн концепт юм шиг байгаа гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд орчин үед чинь ингээд хүмүүс амар завгүй болцсон нэг юм хийж явахдаа ингээд дараагийнхаа хийх юмыг боддог ч мэг одоо цагта байж чадахгүйгаас болоод уус тэрэнд чинь хүний тарих амар ядардаг шүү дээ. Тэгэнгүүт тэгснээсээ болоод яг одоо урдаа байгаа юм а хагас дутуу хийдэг ч юм уу тий. Тэгэнгүүт тэр чинь өөрөө яг нэг slow living биш бараг fast living бараг fast food гэх шиг юм болох гэдэг шүү. Тэгэнгүүт slow living нэг тийм slow living гэхээр л нэг юу ч хийхгүй зүгээр л юм суугаад байх юм бол бас биш. Ингээд айгу утга учиртай яг гол нэг хэдэн юм дээр л төвлөрөх гэдэг концепт гэж би ойлгоод байдаг шүү. Чи юу гэж бод? Би болохоор нөгөө mindfulness-тэй юу төстэй юм байна гэж бас ойлгоод байдаг. Тэр чинь болохоор яг ингээд кофе ууж байгаа бол кофегоо л уу. Тэрийг enjoy кофений хаамтыг, үнэрийг те энэ кофе ингээд уухад чам төрж байгаа сэтгэлдлийг за тэгээ үнэхээр ингээд юм хармаар бол одоо энэ сайхан цаг агаар их ч юм уу. Орч байвал тэр бороох ч юм уу те. Тэгтээ ингээд одоо би кофе уусныхаа дараа босоод би тэнд тэгнэ кофе ууж байхдаа би тэрийг тэгсэн байна. Өчигдөр би нэрээ тэгсэн чи ингэсэн, өглөө би ингэсэн, орой би тэгэх юм байна ч юм уу. Ийм нөгөө нэг оюун бодлоо ийшээ тийшээ савлуулахгүй. Одоо цагтаа байхгүй, ирээдүйг рүү ч юм уу, өнгөрсөн рүү ч юм уу хараад байна шүү дээ. Тэнэд байгаа байхгүй. Тэнгүүд одоо mindfulness чинь тийм байхгүй. Нэг мэдхэд л орой болцсон байдаг. Тэ? Одоо байнга тэгж амьдрал гоё юм шүү тий. Бараг нэг юм бараг юу байдалтай юм нэг юм өөр ертөнцөд ч гэсэн байнга нэг юм. Тэнгүүд чинь slow living чинь бас тийм. Яг л ингээд хийж байгаа юм аа. Ингэхлээр тэр нөгөө нэг одоо энэ таашааж байгаа цаг хугацаа чинь л өөрөө ингээд айгүй юм. Урт мэтэл санагдах ихлээд ам болов гэж боддог байхгүй. Тэнгүүд хийж байгаа юмнаас амар гоё таньшил авч байгаа байхгүй тий. Тийм. Одоо ингээд байжсэн чи ингээл нэг хүн ингээл амар гоё харагдал заяа. Тэгэл нөгөө хүн чинь ч гэсэн ингээл чам руу ингээл хараад энэ жоохон дурлал шүү заяа. Тэгэл тэгсэн чинь дурлал яриад байдаг бол хавар пан гэл тэнгууд ингээд бүх юм slow motion ч юм шиг санагдчихсэн үү? Чи ингээл райныг харсан чи ингээл та би нэгээ хараад энд байгаа бүх юм блүүрлдэгдэл slow motion дөөл баярг аяа яваа. Slow motion чаашийн зүгээр ингээд амар тийм талархах сэтгэл амар төрдөг шүү дээ. Би ямар аттай юм бэ гэж боддог тий. Зүгээр ингээд үе гинт. Эсвэл одоо ингээд бас ингэдэг шүү дээ. Нэг хүнийг ингээд амар санцсан тэр нь юм удаан уулзсан уулзаагүйдаа биш. Энэ бас дурлал шүү. Амар санцсан ингээд догтлцсан ингээд байж байгаа л ингээд яг уулзах цаг болол ингээд уулзаал ингээд харангуут баг ингээд ард нь гэрэл хасаад байгаа юм шиг санагтаал тэр хавийн бүх юм үлдээгээл тэгэл наашаа ингээд ирж байгаа нь ингээд slow motion болоод ингээд наач амар драматик юм байна. Гоё азтэй. Чи дурлал юм уу? Энэ дурлал шүү. Дурлал шүү. Гэхдээ яг
Яг Дурлалынхаа анхны шатн дээр бол тэгжсэн. Одоо ч нөгөө ахвар гарсан шүү дээ. Хоёрын одоо эдийн засгийн хайрлсан. Тийм битэр чи одоо нөгөө яг тэгэх гэжсэн аа тэрийг яах вэ? Тэнгүүл одоо чинь ингээл яг энэ кофег ингээл уусан чинь үнэрийг үнэрлээл амтын ингээл амтлал. Бусад бүх юм ингээл болоод. Гэхдээ энийг ингээд бүх юмн дээр биш юм а гэхэд ядаж өдөрт ингээд нэг юм дээр. Тэгээ ингэх хэвээр юм шүү. Би бас яг тэгж бодоод идэв. Одоо ингээл амар гоё хоёулынх нь ярьж байгаа энэ концепт бол яг ингээд ийм юуны хувьд онлын хувьд амар гоё сонсогдож байгаа шүү дээ. Гэхдээ угаасаа бид нэр ингээд байнга тэгнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ байнга тэгээд ивэл одоо ирээдүйн мөрөөдөө төлөвлөхгүй одоо тэр ирээдүйн сууринаас тэр чинь бас ингээд зүгээр л ингээд бодоод авах шүү гэж байж ах биш байхгүй юу. Одоо ингээд явж байхдаа алхаж байхдаа зөвхөн алхах гэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо бас төлөвлөх нэг цаг гаргах нь шүү дээ. Тэгэхгүй бол сэрүүн байгаа бүх үедээ юу ч төлөвлөхгүй яваад байвал сонирхол. Үгүй чи төлөвлөхгүй гэсэн бас үг биш ээ. Зүгээр ингээд чи төлөвлөн кофе авах чи төлөвлөхдөө гэхдээ яг нэг цаг гаргана сте. Тийм. Тэгээд угаасаа өглөө босол хүн өнөөдөр би ийм ажилтал гэдэг штэ. Тэнгүүтлээ тэр ажлуудаа хийн штэ. Тэгээд одоо энэ А цагээс Б цаг руу хүрэхдээ өөр олон долоо юм бодохгүй за төлөвлөж бодож болно заяа. Тэгэхгүй ингээд өчигдөр болсон юмыг өнөө орой болох юмыг одоо зүгээр уртчилж overthink хийж те эсвэл юм төгшөж ч юм уу ингэхгүйгээр алхаад явж байхад чинь замд чинь юм гоё юм тааралт бол тэрэнд л enjoyed. Ингээд гоё юмнууд таарлах юм бол enjoy. Тэгэхгүй бид нар нөгөө нэг юм урдах юмнуудаа ингээд хараад яг ингээд санаа зовоол ингээд урагшаа ингээд нэг мэтгэд л эндээс энэ очсон байдаг. Голд нь гоё юм болсон юм уу үгүй мүү хажуугаар нь хүүхэд инээгээд өнгөрсөн юм уу үгүй мэдэхгүй. Тэгээд эн чинь ингээд тавтагдаад тахлаар өдөр болгон ийм байгаад тахаар нэг мэтгэд нэг сар дуусаад нэг мэтгэд нэг жил дуусаад тэгэл амьдрал нь тэгэл нэг enjoy гэсэн юмгүй болчиход байгаа байл гэж ойлгосон. Гэхдээ одоо амар гоё сонсогдож байгаа байхгүй наа чинь. Гэхдээ санснаар болохгүй шүү дээ. Одоо хичнээн би ингээд юмыг амар гоё enjoyдмор байвч миний ингээд толгоонд асар ихтэй ингээд нэг шийдвэрлэх шаардлагатай нэг том юм ч юм одоо мэдэхгүй те байхад би хичнээн өөрийгөө хүчлээд чадахгүй байхгүй. Тэгвэл ингээд заяа. Тэгэхээр би болохоор нэг ийм арга хэрэглэх хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа байхгүй. Одоо энийг над шиг тийм бас жанр хүмүүс ээж болно шүү дээ. Одоо би болохоор юу яадаг байхгүй ингээд амар юм төлөвлөдөг заяа. Тэгэнгүүт одоо бүби шүү дээ. Манай бас бүби гэдэг манай сайн нээз гэдэг. Бүбитэй ингээд ярьж хахад тэгдэг байхгүй. Би болохоор амар их цагийг ирээдүйн рүү хандаж өнгөрүүлдэг хүн байгаа байхгүй. Тэр гээд их хэстэй мэстэй тэгэхгүй болохгүй гэл амар төлөвлөн. Би болохоор өөрийгөө тэгээд би бол амар өнгөрсөн рүүгээ хардаг юм байна. Дандаа тэр үед хичгүй яваач гэдэг юм эсвэл өнгөрснийхөө гоё юмд ингээл байнга тэрийг бодоот ч юм уу тэгж байдаг. Тэгэнгүүт мэдээж аль-альныхан баланс алхахтахаар утгаалтчихсан шүү дээ. Тэгэнгүүт гэхдээ тэр бол миний онцлог байгаа байхгүй. Угаасаа төлөвлөж ийж санаа амардаг юм байгаа байхгүй. Тэгэхээр би бүр сүлдээ ингэж утсан шүү дээ. За ингээ өдрийн ингээ сэрүүн 12 цаг байлаа гэж бодъё л та тий. Тэнгүүд яг чиний хэлдгэр ингээд өглөөс ирээд угаасаа хүсэн хүсээгүй миний толгой дотор за би өнөөдөр хэдэн цагаас хүнтэй болох хэрэгтэй шүү лүү. Хүсэн хүсээгүй ингээл ороод ирж тэгэнгүүт тэрийг юусоо хүчээр ингээд болиулахгүйгээр суугаад ингээд дэвтэр дээрээ яг ингээд хийх хэрэгтэй юмудаа бичээд тэгээ би чинь нөгөө бичиж айгу ингээд санаа амардаг хүн. Тэгээд толгооноосоо гарах чингууд ингээд санаа амарчиж байгаа байхгүй. Тэгэл дараа нь би дэвтрээ эргэж хараад өө нэрээ тэрийг хийх хэрэгтэй юм биш тэгээд тэгэнгүүт хүсэн хүсээгүй ингээд тавьширчдаг юм шиг юм. Тэгэхгүй би ингээд үгүй би одоо цагтаа байна гэж өглөөс ирчихэл ингээл энэ жойчих гээд угаасаа бүтэхгүй заяа. Тэгэнгүүт нэг юм өөрийнхөө тэр онцлогийг ойлгоод барыг тэр аргаа бас улах нь чухал юм шиг тааруулсан. Тийм. Тэгэл одоо юу гэдэг нь өдрийн 12 цагийн юу өглөөдөр ч юм уу эсвэл нэг юм 0 баажхтай ч юм уу ч гэсэн эсвэл мэдхгүй заяа эсвэл шүршүрт ордох ч юм. Яг нэг цагийг за одоо яг нөгөө нэг төлөвлөх ч юм уу эсвэл санаа зовоод байгаа тэр юм шийдвэрлэхдээ одоо яг энэ цагаа зарцуулчих. Тэгээд бусад үед нь яг нөгөө enjoy-дох ч юм уу одоо цагтаа байх яг хийж байгаа юмдаа төвлөрөх гэдэг юмн дээр яах ёстой болов гэж би яг бодоод байгаа. Яг энийг амар амжилттай хэрэгжүүлээд байгаа юм бол байхгүй юм л та. Миний нэг олж мэдсэн юм болохоор юу юм гинэ. Хоолоо идэхдээ энийг яг ашиглаж байгаа юм бэл. Mindfulness юу? Тийм. Зөвхөн хоолоо идэхдээ утас үзэхгүй, дуу сонсохгүй. Яг хоолндоо төвлөрөө. Яг л хоолндоо хүн болгон өдөр болгон ямар нэгэн хоолыг идчихэл байна. Угаасаа тэр чинь өдөр болгон хийдэг нэг туршил. Тийм юмдаа шингээж эхлэхээр заавал тэрэнд mindfulness нь байна уу, slow living байна уу,
одоодоо байх нь байна уу, яах нь байна уу, тийм юм цаг гаргаал тэрэндээ цаг гаргаж чадаагүй дэ стресстэй байх шаардлагагүй. Яг хоолоо идэхдээ тэр хоолыг эхлээд үнэрлээд, эхлээ сайхан хараад те ямар гоё хоол байгаагаа, тэгээ сайхан үнэрлээд, тэгээ сайхан ингээд идчих яхтай ингээд хамтын одоо жишээ паста авах юм бол тэрний гоймонгийн болцыг те гоймон чи ингээд бүх гоймонгийн болц өөр штэ. Тэр гоймонгийн болцыг юм тиймгүй. Энэ гоймон яг хаанаас ямар замыг тулж ирсэн бол бүр тэгээд ингэж бодохгүй. Наад чи ингээд бас яг нөгөө өөр цаг руу утгаад юм те. Хамаагүй чамд зүгээр ирсэн чиний урд өгөлцөл. Би бол тэгэж бодоо явна штэ. Одоо тэгээ энэ гоймонг дараа нь яаж хийж болдог бол би гоймонгийн компанитай болж болох уу? Бүр те. Тэгэл ингээл ирээдэ бодоо явчих шээ тий. Гоймонгийн компани. Зүгээр л хоолоо eat please заяа. Зүгээр тэр битүү мөнгө. Нөгөө манай нэг найз дээр загнасан подкаст болгон дээр мөнгө гэдэх ингээд бас хоол гэсэн хоол ярьчих заяа. Тэгээд тэр хоолыг л зүгээр гоё амтал. Тэрний чи одоо ингээд пастаны соус байгаа штэ. Тэр соусныхаа сайхан тийг нь тэгээ сайхан ингээд зажилж яхад ингээд тэгээ ийш ингээд хэрхэн сайхан шүлс ялгарч байгаа. Тэгээд ингээд тэрийг идэхэд хэрхэн сайхан цавч байгаа. Тэгэл болоо. Тэгэл гараад хоолоо идээ дууслаа. Аяга сайхан угаалаа, 2-5 угаалаа гэртээ явал эсвэл гадуур байх юм бол сайхан. Тэгээд дараагийнхаа тэгэл дараа нь одоо яатсан уу идэгсэн үү. Тийм тэгэхээр эхний ээлжинд угаасаа зүгээр нэг жижиг халахмаас эхлэхсэн юм шиг гоо тий. Угаасаа бүтэн өдрөжин тэгэл амар гоё mindfulness байна гэж яг үндэ байх шүү. Угаасаа тэр гэгэрсэн ламтан мамтангууд чинь хүртэл тэгж чадахгүй. Тэрний төлөө явуулсан эцээ. Би ламтангуудаа сонссон. Тэгэнгүүт нөгөө нэг тэр нөгөө Headspace гэдэг нэг аппликейшн нэш нөгөө юуны бясалгалын төлж мөлөд авсан. Харин би бас тэгсэн шүү дээ. Одоо тэгээд би бүр мөнгө төгрөг зарлагдсан шүү дээ. Би бас наадгаж Аняд хэлээ тэгээд бас ахуулсан шүү дээ. Ани чи сонсч. Ани чаашилж нөгөө. Тэгэнгүүт нөгөө тэн дээр бас нэг хөөрхөн нэг юм тэр аппликейшн дээр чи нөгөө дандаа нэг хөтчтэй бясалгалууд идэх те нэг богинохон цагийн ч юм уу эсвэл тодорхой нэг сэдвтэй нойрны тухай ч гэдэм үү талархлын тухай ч гэдэм үү те тэгсэн чинь тэн дээр нэг юм зөвлөгөө өгсөн бас нэг жижигхэн нийтлэл байсан. Тэрэн дээр бас яг тэгсэн өдөрт чи хийж болох жижигхэн хөөрхөн тийм бясалгаж болох үеүүдгээд тэнгууд яг тэр аяг тав угаах хичээл хоол идэх аяг тавыг угаах эсвэл шүд угаах эсвэл шүрт орох гэдэг чинь хүн ингээд угаасаа хийдэж шүү. Тэнгүүд яг тэр үед л өөр юм ботхоо болчих. Тэр үед л яг одоо цаг дээр төвлөрөх гээд үз. Одоо усанд орж явахад яа дээ те тэр ус ирж мэрэл ингээл би энэ дээр ингээл те. Тэгэл тэр усны градус те. Прэмэр наач мөр арай өөр болох гэж шээ. Усаа ингэж байна. Энэ үнэхээр дурлцсан хүн ингэ хажуу суугаад авах шүү. Хавар шүү дээ. Харин тэнгүүд одоо шүд угаах муугаа чи бид нар хөсөн хөсөг угаасаа хийдэг. Тэгэхээр тэр үед одоо бүхэн тэрэн дээрээ төвлөрч идэм нэг тийм зөвлөгөө өгсөн байсан. Тэр гоймонгийн компаниг боо. Зүгээр л тэр гоймонг ид. Өнөөдөр паста идмээр санагчлаа. Зя тэнгүүд одоо энэ нөгөө slow living тэгэл нөгөө нэг mindfulness бясалгал гэж нэг яриад байгаа шүү дээ. Одоо яг энэ концепт чинь өөрөө нөгөө хайлаас дээрийг ярьж исэн тий. Ийм янз бүрийн нэршилтэй энтерл болохоос шиг яг үндсэн концепт нь яг нөгөө нэг одоо цагтаа байх. Одоо цагтаа талархаж тэрийг enjoy-лж сурах. Тэгээ энэ чинь угаасаа ингээл янз бүрийн шашин, янз бүрийн юм философи, шинжлэх ухаан бүх юмар ингээд үнэхээр үр дүнтэй шүү гэдэг нь батлагдсан байгаа байхгүй тий. Тэгээд ингээл амар янз бүрийн хүмүүс энэгээр янз бүрийн нэршил өгөөл, янз бүрийн ном бичсэн, философийн ухаан боловсруулчихсан тийм юм байгаа байхгүй. Тэнгүүд одоо тэр нөө мал дагаж малчтай амьдрал одоо тэр одоо миний тэр 100-ны хэдэн сар тэнд бол би ухамсарлахгүй жоох хөхтэй байна шүү дээ. Гэхдээ одоо зүгээр эргээд бодоход тэнд нэрээ үнэхээр одоо айгаа бүлчивэл айгаал бүлдэг баг. Өөр бодохгүй шүү. Айгаал бүл. Тэндээ амар төвлөрөө. Тэр айраг чинь эсэлдээд ингээд сонсогдно те. Яаж тэр айргийг чинь бас зөв бүлэх нэг техник байна шүү дээ. Тэр мэрийгээ л бодно. За тэгээ сайхан өглөө цайгаа ууж явал тэр сайхан цайгаа л гэрээрээ шагалтаа тий. Гэтэ угсаа одоо ингээд насанд бийт хүрсэн хүн болцсон ч гэсэн ингээд надад нэг тэгсэн нэгтэй. Одоо ингээд хотоос гараад хөдөө явчихаар угаасаа өөр юм бодогддгоо шүү. Чам тийм байхгүй харин тийм шүү. Тэгэл ингээд байсан гэсэн хаачдаг тий. Тэг яг ингээд тухайн үедээ ингээд
төвлөрүүл тэнгүүд яг нөгөө хот руу төхөөл эхлэнгүүд яг нөгөө нэг очиод хийх юм бодогдоо. Яг ингээл тэгэнгүүт бас яг нэг юм байгаа орчин амар нөлөөлж байгаа байхгүй тий. Бидний яг өглөө сэрэл хаана байна гэдгээс хамаарат. Тэгэнгүүт ингээд хүн бас өөрөө өдөр амьдралын хөвшил юугаа өөрчлөе гэвэл нөгөө орчноос л гэж амар хэрдэж штэ. Тэгээ одоо орчноос олох ямар нэгэн боломжгүй бол яг тэр нэг өдөрт давтамжтайгаар хийдэг юм да. Тэнгүүд одоо энэ mindfulness нь байна уу, slow living байна уу, тэр нь байна уу, энэ нь байна уу, бясалгал те. Одоо энэ юмнууд чи яагаад ингээд одоо хүмүүс дэлгэрээд байгаа юм шиг харагдаад байгаа вэ гэхлээр одоо хүмүүс ингээд одоо энэ хүмүүс амар хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Урд нь бол ингээд дэлхийн аль нэгэн оронд маш их хэрэгтэй байсан. Яагаад бол бид нар чинь ингээд нөгөө нүүдлийн соёлыг уусаал амьдралын хөвшлэн тийм дээ. Тийм одоо ингээд бид нар юм хотчоод ингээд байж хахад одоо энэ хотын энэ одоо соёлыг дагсан асуудлууд ингээд бидэрт айгүй ингэж илэрхий гарч ирээддэг болсон болохоор л энэ ингээд одоо амар ингээд амар санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд урд нь бол одоо бидний аав ээж, бидний өвөө эмээ яадаг байх нь өссөн үсээгөө амьдрал нь тийм одоо цагаалуудаг. Тэнгүүд одоо ингээд нэг гоё юм Монгол кинон дэр байдаг шүү дээ. Нэг гоё өвөөнүүд те дурангаа аваад уулын оройдор малаа дурандаал тэр чинь энэ 7 хоногийнхаа цаг агаарын байдлыг ажиглаад малаа яаж нийцнийгаа ингээд хараал тэд чинь ингээд нэг амар одоо яадгийн би өчтөр тэгсэндээ тэр хоног тэгдэг байж. Өнөөдөр тэр үхэртэй тааруул би тэгэх юм шүү. Тэгээд бодоод тэр муу гэстэй тэр муу нэг явуулна гэсэн. Бүр өдөр чинь тэгээ бодоо сууж идэг байл яах вэ? Үхлээ. Бүр нэг үхрийг шүтэндээ зурчихсан. Тэнгүүтээ хотын юу ч бид нарыг одоо нөө ийм юмыг амьдралтаа оруулж ирж туршихын туршаад бясалгахад ингэж нэг хэсэг болохоос аргагүй байдалд оруулаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээл яг ийм нэг одоо цагтаа төвлөрөх одоо ийм юуны нэг амар гоё юм надад ингэ санагдаад байдаг шүү. Одоо ингээл бид нар амар завгүй ингээл нэг телефомот болтыг ингээл нэг юм хийж явах та өөр нэг юм хийх ч ёстой ч юм шиг тий. Ингээд нэг юмнаас хоцроод байгаа ч юм шиг тий. Амарч явах та амрахгүй байх ёстой ч юм шиг. Зүгээр амарч байгаадаа ингээд амар санаа зовлож баг буруу гим хийц зүгээр суугаад байгаа гим хийц юм шиг тий. Тэгэнгүүт ингээд угаасаа тийм хүнээс ямар л ойлгохтой юм гарах вэ тий. Тэгэнгүүт ингээд амар гоё одоо цаг махтай байгаад ч юм уу тий нэг тэр чадвараа энэ төр хөгжүүлээ сурчих юм бол нөгөө ийм бүтээлч байх байдал ингээд амар гоё хөгжт юм шиг юм тий. Тэгжээж ингээд хүний гараас гоё тийм юм гарна тий. Тайвширчт юм шүү. Тий. Тэгжээж ингээд нөгөө тархины яг тэр гоё бүтээлч байдал юм гоё юм хөгжих тий юм сониуч манууч юм ингэж сэрэгд юм шиг юм тий. Тэгэхгүй бол одоо тэгэл тэр бүтээлч юм уугаа ингээд бүр ингээд шороонд болцсон тий. Баян ингээд санаа ингээд яваад тахлаар ч нөгөө нэг юм гоё мой санаа манаанууд норж ирэх гэх тийм цаашаа байж чи. Тийм цаашаа байж би нөгөө санаа зовч. Би өчигдөртөө санаа явуулах үгээр бодчих юм. Би өчигдөртөө санаа зовч, маргааштай санаа зовч цаашаа байж чи. Тийм шээ. Тэгэхээр уг нь амар олон давуу тал байгаа юм л та тий. Тэгэл эрүүл мэндийн хувьч гэсэн юу юм шүү л. Одоо тэгэл хоёлаа нөгөө апмапа ашиглая. Одоо хоёлаа нэг ийм хүмүүд яриа. Янз бүрийн нөгөө нэг ийм одоо жишээ нь хүрэх газар нь чухал юм уу? Тэр замыг туулах яасан чухал юм уу? Эдгээр гээл те. Одоо юу гэж нэрлэдгийг мэдэхгүй. Гэхдээ ингээд айгүй юм байдаг юм амьдралын философиуд гэх юм уу амьдралын үзэл бодлоод байдаг шүү дээ. Чамд одоо жишээ нь тиймэрхүү надад бол тэр нь чухал санагддаг энэ гэсэн юм юу байдаг вэ? Итгэхгүй юм. За тэгвэл чамд одоо хүрэх газар нь чухал юм уу? Тэрийг туулах явцсан чухал. Айлсан. Айлсан чухал. Гэтэ би чинь бас нэг тийм жоохон юу байгаад байгаа ш нь амар төлөвлөж мөлүүлдэг. Уг нь уул шугамдаа нөгөө нэг хүрэх газар нь чухал гэдэг жоохон жанр юм байж мэтгэхэр хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо нөгөө одоо цаг дээр төвлөрч сурын муурын тэрний нөгөө нэг ач холбогдол чухал гэдгийг нөгөө нэг хумсраар ойлгоод байгаа учраас өсөн өсөг өөрийгөө нөгөө нэг туулах замаа enjoy дочээ гэж өөрийгөө жоохон сурах гэж хичээж байгаа. Тэгээ тэрэнд угаасаа ялтчихгүй хичээл сургуулалт хэрэгтэй юм байна.
Тэгээд нэг чадхаараа өөрийгөө нэг байн сануулад л байх хэрэгтэй юм шиг үү тий. Гинт ингээл амар ингээл ирээдүйгөө бодох гэдэг бол за одоохондоо ингээд тархи амбраа. За хоолоо идэхдээ аяга угаахтаа одоо зүгээр өөр бодохгүй байж гэх юм. Тэгэлсэн юм шиг. Би болохоор бас яг ийм хүрэх газраа бүр амар төлөвлөж өгөхлөөр өөртөө ингээд хүлээлт үүсгэж чинь. Тэгээд тэрнээсээ болж ингээд очихлоор нөгөө хүлээлтэнд хүрэхгүй байх тохиолдол бас байдаг шин. Тэнгүү тэрэндээ буцаад амар ингээд хэцүү байдаг болохоор ерөнхийд нь л төлөвлөдөг. За тийшээ би зорж байгаа. Ерөнхий зүг чигийг гаргаад. Тийм ерөнхий зүг чигийг гаргаад орчдөг. Тэрийг ингээд бодоолох юм бол би тэрийг бүр ингээд детальны бодоод идэх байхгүй. Тэг нь баг гадаа цаг агаар тийм байх тухайч юу баг бодож модоо. Тийм байвал өөрийнхөө контролоос гадуур юмыг хүртэл ингээд төлөвлөхөд ингээд төсөөлөөд тэгээ тэрийг нөгөө нэг тийм л байх юм бол 100% надад гоё юм уу тэрэ гэж бодоод идэх. Тэнгүүд аль болох тийхгүй байхыг бодоод тэгээ эн чинь бас нөгөө нэг үйлчилж ийн өдрөх. Тийм гайгүй. Яг нөгөө нэг юм тийшээ зорж байгаа тийм юм болох нь тодорхой. Одоо нөгөө нэг байх юм бол голд нь ингээд ямар ч юм зовлонг даваа гарч юм шиг санагддаг. Тэгэхгүй ингээд яг очих газар нь тодорхойгүй байх юмн дээр би зовхоор ч юм уу эсвэл догтлоод жаргахаар ч юм уу надад амар сонир санагдаад байна. Юуны төлөө ингэж авлаа гэж хүртэл бас боддог. Тэгэхээр нэг бодлын тэр хүрэх газар нь чухал юм шиг. Гэхдээ бас яг хүрэх газар нь чухал юм уу гэж бодхолоор тийшээгээ бүр ингээл амар махраал те амар хэцүү юмыг туулаад богино хугацаанд очих уу эсвэл ингээд жоохон хэцүүтэй сайхантай ч байж байгаа жоохон урт хугацаанд очих уу гэвэл би урт хугацаанд очихыг л сонгоно. Гэхдээ надаа яг тэр цаана авах юм нь хурдан ирэх одоо удаан ирэх нь нэг юм яралтай барилтай нь бас сонирхолж байгаа. Гэдгээ сүүл бас нэлээд олон юм дээр анзаараад одоо энэ чинь ингээл бүх юмтай л холбогдож бодож байгаа байхгүй. За би энийг ингээд тэр юмыг би ингээд хүрээ тэрийг ингээд биелүүлэхийн тулд одоо бүх өөрийнхөө надад аз жаргал өгдөг юмнуудаас жоохон татгалзаад жоохон махраад тийшээ зүтгээд би тэрийг авъя гэж бодсноос голдоо ингээд өөрийгөө аз жаргалтай хаппи болгодог юмнуудаа авсаар л байна. Гэхдээ би цаана яг тийшээ зорж байгаа болохоор тэрийгээ бас ингээд зорсоор л байна. Гэхдээ ийшээ ингээд би яг бүх тийм хаппигасаа татгалзаад нэг жилүү эсвэл тэрнтэйгээ ингээд жаргал зовлонтойгоо хамт те жаргаж маргаад ингээ 3 жилиг бол би 3 жилийн сонгох юм гэж бодсон. Тэгвэл нөгөө очих замаа илүү чухалчлаад байгаа юм шүү. Харин тэгээд байгаа мó гэхлээр бас нөгөө нэг очих цаг маань гинэ газар маань ингээд яг би юуг даван тулах гээд байгаа яг юун дээр очих гээд байгаа нь тодорхойгүй байх юм бол амар юм ихтгэл төрөхгүй гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг юм үйлдэл хийж чадхаа болчих юм л. Тийм. Одоо ингээл бид нар ч одоо яг нэг юм залуухан амьдралд амар олон юм гинтийн юм тохиолдож байгаа. Тэгэл амьдрах газар ч байд юм уу ажил төрөл амар олон юм шийдвэрлэх юм үе дээр яваад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр нь нэг талаараа амар ядаргаатай ч юм шиг нэг талаараа амар гоё те ингээл байнгын юуч болж болно те байнгын шинэ өөрчлөлт гарч болно гэл. Тэгэнгүүт одоо нөгөө энэний нэг гоё юм нь тийм юм шүү. Одоо нэг юм гинтийн одоо нэг юм байнгын өөрчлөлт ингээл одоо юу гэдэг саяны нөгөө чиний хэлээд байгаа нэг евро зориод байгаа тийм. Одоо чиний ингээл төсөөлцсөн нэг юм ирээдүйн нэг юм цэг байгаа шүү дээ. Тэр нь ингээд очихын тулд яг ямар ч замаар явж болж шүү дээ. Ингээл дээр нөгөө нэг өмнөх дугаар дээр нөгөө даашаатай тэгж ярьж байсан шүү дээ. Нэг зам байгаа. Тэгэл тэр замыг олох хэрэгтэй юм шиг. Гэхдээ яг үүндээ тэр замыг бичиж байгаа хүмүүс бид нар өөрсдөө тий тэр замыг өөрсдөө гаргаж байгаа хүмүүс гэд амарлаг философик гурлаа ярьсан шүү дээ. Тэгэнгүүт одоо тэрний би болохоор бас нөгөө ингээл амар одоо заримдаа ингээд яг ийм замаар явах хэрэгтэй гэл тэр замаа хайгаад байгаа юм шиг тийм үйлдэл гаргаж өөрийгөө зовоно. Гэхдээ би нөгөө амар өөртөө ч юм уу нөхөртөө ч юм уу тийм ингээд өөртөөхөө эргэн тойрны байдаг хүмүүст итгээд байдаг нь. За би ерөнхийдөө тэр очих цогоо цэгээ бол тодорхойлцсон. Тэгэхээр би ямар ч амьдралд ийм урд нэг юм том шийдвэр ч юм уу нэг сонголт гарч ирэхэд би одоо бас тийм тэнэг хүн биш байлгүй дээ гэж өөртөө амар найдаад тэгээ ямар нэгэн байдлаар миний хийж байгаа үйлдэл тэр цэврүүл чиглэж байгаа байх
гэж амар боддог болсон сүүлийн үед. Тэгэхгүй бол ингээл бас нэг юм улаан цай цэгээ тодорхойлцсон хэрнээ хоёр сонголт авах чинь тэр цэгээсээ гажих сонголтыг хийгээд байвал одоо тэг хохноос. Тэг хүртэх юм уу хүртэл. Эсвэл яг хөө тэр хоёр сонголт байгаа. Тэгээд энд манай цэг байгаа. Энэ цэг рүү болохоор шууд очих гээд байдаг. Энэ замаар авахаар арай нэг жоохон төр арай нэг юм тойруу замаар явж байгаа. Адал явдлаар тэгтээ очино гэж л бодож яхад болох юм шиг байна тий. Тэрнээс тэгээд бас ингүүл зүгээр юм шиг санагдсан. Би бас нэг сая яг байран дээр хүүхдийн сургууль дээр яг юм том шийдвэрүүд штэ. Ийм юмн дээр болохоор ингээд нэг гаргасан шийдвэрээсээ тэр чинь буцаж болж байгаа байхгүй юу. Тэнгүүтлээ буцангуутлаа би амар хямраад тэгэл нэг ингээл өөрийнхөө шийдвэрээс буцлаа. Тэ ихэлсэн цэглэрээ очлоо. Энэ тэргээл нэг амар миний нөгөөтгч гарч ирэл ингээл ингэж байгаа байхгүй юу. Тэнгүүд шүүмжлэгч Кассандра гарч ирэл навагийн чинь баахан зодлоо. Тэнгүүтлээ тэр чинь гэхдээ заа гингүүтлээ шууд минутын дотор зүгээр болохчихгүй шүү дээ. Би тэр дээр чинь 3-4 хоног зовж байгаа байхгүй юу. Тэгээд сүүлд нь ингээд өөрийгөө гайг варгатаж ингээд одоо сурч байгаа болохоор тэрэн дээр яаж байгаа гэхээр за окей энийг гэж бодсон биш л байлаа. Окей тэгээд одоо өөр өчнөө олон сонголт байгаа. Хэдэн сарын дараа одоо байгаа боломжоос ч дахиад зөндөө олон боломжууд гарч ирнэ. Тэгэхээр энийг ингээд сайхан цаг хугацаанд нь найдаа гэдэг юмыг уг нь би уг нь цаг хугацаанд амар итгэхийг ингэж хүсэж амьдардаг хүн байхгүй. Би ингээд цаг хугацаал бүгдийг шийддэг. Цаг хугацаал ингээд бүгдийг өөрчилдөг, бүгдийг идгээдэг, бүгдийг бий болгодог, бүгдийг байхгүй болгодог шүү. Бид нэр тэнд ингээд хичнээн ингээд байж хахад цаг нь болоогүй юм бол цаг нь болоогүй юм байдаг. Энэ төр гэдэг юм миний бүр ингээд бараг 10 хэдэн жилийн өмнөөс л дотор байдаг юм хэрнээ яг ийм амьдралын юм том шийдвэртээр мэдсээр байж чаддгүй байхгүй. Тэнгүүд дахиад нэг чи мэдсээр байж чадсангүй гэдэг нөгөө Кассандра ч гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд харин ингээ харцсангүй ингээд нэг зовдөг өдрийнх нь хоног маань арай багасаад илээ. Сая би хүүхдийн сургууль дээр бас амар фомод. Дэлхий дээр л ганц тэр сургууль байсан юм шиг санагдаж банагдал ингээл тэнгүүд үгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг ямар нэгэн шийдэл гаргачаад тэрийгээ ингээд дахиж бодож үзээд байх. Тэр чинь ингээд бэлжил байгаа бол оройтойгүй бэлжил байна л гэсэн. Биш л бол биш л байна гэсэн. Тэгээд буцаад анхныхаа зэг дээр ирсэн санагдчихвал окей. Тэгээд санагдаад гэхдээ чи тэнд бас нэг юмыг ойлгоцсон л байна. Тэгээд дахиад эхлэхэд ингээд зүгээр юм байна да гэж ингээд амар өөртөө хэлдэг. Нэггүй өөрийгөө айгуу би ингээд бодож шүү. Хөөрхөн амтан гэдэг болцсон. Тэгж байгаа. Тэгээ бас нэрээ нэг ийм юу жоохон ингээд хүмүүсийг ингээд харахаар амар юутай харамсалтай санагдаад. Гэхдээ би бас хаяа бас өөрөө мэдлэг бас тэгчдэг. Нэг том юм юу вэ гэхлээр энийг хийснийхаа дараа би тэгэх хэрэгтэй. Энийг ингэснээ дараа л би энийг ингэнэ гэж юм нөхцөл тавьж ингэж одоо заавал байрт олж ич хүүхэд болно гэдэг үг шнэ. Гэхдээ энэ мэдээж ингэж чухал. Гэхдээ тэр чинь ингээд байр нь үнэхээр 10 жилийн дараа бол яах юм. Тэнгүү тэр 10 жилийг туулаад байртаа усны дараа нөгөө хүнтэй хамт байгаа ч үгүй ч үү. За хүүхдтэй болохыг бүр хүсээч үгүй ч үү. Зөвхөн хүүхдийн жишээ энэ амар юм бүтггүй жишээл байна л та. Одоо жишээ нь би энэ юмны ард гарч ижил би одоо аз жаргалтай байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Эсвэл би ингээд тийшээ л очих юм бол би аз жаргалтай нөгөө нэг очих цэгээ илүү тийм чухалчлаад тэнгүүд чинь ингээд амар юм жоохон харамсалтай санагдаад байна. Мэдээж тийшээ очих нь тодорхой үйлдэл хийж байгаа. Тэгээд энд ингээд би энэ дээр л энийг ингээд бүх юм ингээд дуусны дараа би ийшээ эргэж хараад ч юм уу хажуу тийшээ харна гэд ахлаар чи ингээд амар өрөөсгөл. Тийм. Одоо наадмын за саний байр хүүхд арай сонь жишээлх гэдэг нэг классик жишээ нь тийм юм биш үү? Нөгөө ялангуяа нөгөө гадаад эмээ өнөрч гэсэн. Тэгдэж штэ одоо ингээд насаараа ажиллаад тэгчээд ингээд тэтгэврт гараад одоо л аялье гэдэг штэ. Тэгэнгүүт яг тэр аялах гэсэн чинь нөгөө нэг мөнгө нь байгаад идэг, цаг нь байгаадаа ч нөгөө би хаа энерги юм байхгүй болцсон байдаг гэдэг шиг л байх гэдэг байгаа байхгүй тий. Тэгээ одоо эсвэл нөгөө нэг эндэлстэй нэрээ би аз жаргалгүй байна. Тэнд очиод одоо эн чинь миний нөгөө урд жилийн нөхцөл тавьдаг тий. Нөхцөл тавьдаг. Тэнгүүд би нөгөө урд жил чинь гинт ч бишэлтэй гэхдээ төлөвлөхийн хувьд бол төлөвлөсөн. Гэхдээ би Шанхайд л очих юм бол тайвширчих юм байна гэж бодоодсэн баг.
Тэнгүүд чинь амар юм specific Шанхай. Яга заавал Шанхай гэж. Мэдгүй Шанхай явах эсвэл би нөгөө нэг хятад сургуульд байхдаа л тэгж явдаг байсан юм уу? Шанхайд нэг юм. Тэгэл тавцсан чи яасан. Амар үнэтэй буудал тэгэл ямарч байгаа байсан шүү дээ. Юусаа төсөөлсөн шиг биш байсан гэдэг. Тэнгүүд ингээ хит нэг юм сонь тэгээ бодсон. Тэгэл за болтгүй байна да гэж бодвол. Тэнгүүд ингээл ер нь айгүй ойр тарны хүмүүс би энийг ингээд deserve хийхэд би энийг ингэж хүртэхэд те би энийг ингэж хүлээж авахад ийм би өөрөө хангалтгүй байна гэж амар боддоо. Би бэлэн биш байна ч юм уу. Эсвэл би ийм юмгүй юм чинь би ингэж аргаж болохгүй шүү дээ ч юм уу. Одоо нэг юм дандаа нөхцөл тавьдаг. Тэгээд яавал бэлэн гэсэн үг юм. Яавал бэлэн. Одоо тэр нэг гинт толгоонд нэг юу ороод ирчихл нэг тэр юун дээр тэр алхимч гэдэг нэг ном байдаг шүү дээ. Алхимч та биш тийм. Тэр алхимч дээр гардаг шиг санагдаа. Эсвэл өөр юм дээр ч юм нэг үлгэр тэр яг миний гинт санаад одоо битээр ярьж байгаа сэдвтэй амар ойрхон. Эсвэл тэр өөр юм байж магадгүй. Нэг юм нэг хончин хүү тэгвэл тэр чи алхимч юм болов уу ч гэж. Нэг хончин ингээд нэг юм амар ухаантай хүн дээр очиод аз жаргал гэж юу юм бэ гэдэг ч би эсвэл буруу санаад байна. Гэхдээ нэг иймэрхүү утгатай юм байдیں۔ Тэгээд тэн дээр очисон чинь нөгөө нэг тэр амар ухаантан хүн нэг халбаг өгөөд халбанд нь нэг ус чөлөө юу хичүүлээд нэг юм хийж өгөөд за чи над халбагныхаа усыг яахгүй унгаахгүй аль болох нөгөө усаа халбан дээр дүүрэн чигээр нь их чиний зорилго шүү гэнгүүтээ чи одоо манай энэ орд харшаар яваад одоо яагаад ирч хэлээд зүгээр яваад үдэш танилцаад ирч гэдэг лөө. Тэгээд нэг явчаад ирсэн чинь нөгөөтг чинь усан дээрээ төвлөрсөн. Тэгээд ингээд за манай урд хашаар юу вэ? Гой юм юу вэ? Чи харуу гэдгсэн чинь юу яагаад юу ч хараагүй. Гол нь нөгөө зорилгон дээрээ л төвлөрсөн. Тэгчээ за чи тэгвэл юу яа? Одоо тэгвэл юмаа усаа авчрах гол тэгтээ бас давхарч ингээд гоё юм үдэрч танилцааж ирээрч гэдэг лүү. Тэгтээ нэг тиймэрхүү утгатай нэг үлгэр байд юм. Тэгээ яг тэр л яг нөгөө бит хоёрын яг яриад байгаа юу байгаа байхгүй тий. Тэгмүүд аз жаргал гэдэг чинь усаа унгаахгүй байх чинь чухал. Тэгтээ давхар одоо тэр 90 тойронд чинь гоё юм юу вэ? Яаж нээж ин гэдэг тэрэн дээрээ яг тэр чинь өөрөө аз жаргал юм шүү гэсэн нэг тийм үлгэр нэг байд юм. Тэр тэгтээ алхимч дээр гардггүй лүү. Алхимч чинь нөгөө нэг юугаар яваал аялал ингээл яг юм орд харж маршаа тойрч мэдгүй би эсвэл алхимч дахиад нэг унших хэрэгтэй биш. Харин эсвэл би нэг өөр юм дээр яасан юмтайгаа холиод байгаа юм уу? Ямар тач нэг тийм санаатай. Тэгэнгүүт энэ бас ингээл үлгэр тэр амар янз бүрийн философорч тэр. Тийм энэ чинь ингээл ухаантай хүмүүсийн аль хэдийн ойлгоцсон амьдралын философи байгаа байхгүй тийм. 100 жил хэдэн мянган жилийн өмнөөс л ингээл хүн яавал илүү тайван байж болох юм. Хүн яавал илүү гэл хүн болгон өөрийнхөө бодож байгаа үзэл бодол туулсан юмнуудаараа ингээл өөр ингээл хэлээл байгаа байхгүй. Тэгэл тэндээс ингээл бүх шашин ч гэсэн юм уу надад адилхан санагдав. Өөс тэгэл хүн болгоны туйлын зорилго тий шашмашин дээр ч гэсэн хэлж байгаа нь зүгээр аз жаргал байгаа байхгүй. Яаж нэг биднэрт өгөгдсөн энэ цөөхөн хэдэн жилийн хугацаанд enjoy доод эргэж харахад харамсахгүй амьдрах вэ л гэдэг байгаа байхгүй тий. Аз жаргал гэдэг. Тэгэхээр гоё ер нь бол би бол яг туулах замыг сонгох юм байна. Тэгэл энэ философи гэснээс яг нэг юм би нэг юм ярилцтэй stoicism гэдэг. Одоо тэр нэг бас нэг юм эртнээл нэг юм философи байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа ингээд утга санааг ингээд бодохоор угаасаа хүн болгоны л бас мэддэг тийм санаа. Тэр нөгөө нэг юу вэ гэхээр миний хамгийн сайн ойлгосон тэр философийн гол санаа нь гэж бодохоор юу юм шиг байна. Ийм контролын тойрог гэдэг юмыг л хүн амар сайн ойлгох хэрэгтэй юм байна. Одоо тэгэнгүүт хүн ингээд одоо намайг тойрцсон нэг юм тойрог байгаа. Тэн дотор миний одоо контролд байгаа миний өөрчилж удирдах чадах юмнууд байна. Тэнгүүд тэр тойрогоос гадуур миний контролоос гадуур юмнууд байна. Тэрийг л аюулсаа ялгаж салгаа сурчхад хүн тэгж өөрийгөө зовоогоод авах шаардлагагүй юм байна. Гингүүд одоо тэр контрол дотор бол маш энгийн байгаа байхгүй. Контрол дотор юу байна вэ гэхээр миний одоо бодол, юмыг харж байгаа үнцэг, юмд үзүүлж байгаа хариу үйлдэл миний контролд байна. Тэрнээс босод одоо миний бие махбод хүртэл миний контролоос гадуур гэж байгаа байхгүй. Одоо тэгэнгүүт би одоо ингээд за муухагаар түй заяа.
Ингээ явж байгаад ямар нэгэн байдлаар би ингээ дэмтэж бэртэж болно шүү дээ. Тэнгүүд тэр яг үндэ миний контрол бас биш. Бага байгаа. Чамаас шалтгааллахгүй. Тэг гинтийн тэг. Тэгэнгүүт тэрийгээ би ялгаж салгаж чадахгүй. Тэрийг би контролдож чадах байсан юм шигээр ингээ харамсаад ингээ дэвэл амар хэцүү. Тэгэнгүүт одоо өнгөрсөн ба ирээдүй ч гэсэн миний контролоос гадуур. Тэнгүүд хүн ингээл өнгөрсөндөө харамсаал ингээл тэрийг л их байсан. Эсвэл өөрчилж чадахгүй. Тий, ирээдүйд яг хөө тэр ирээдүйн асуудал гэхдээ арай өөр байгаад юм л та. Зарим юм ирээдүйн би нөлөөлж болно тий баг багаар. Гэхдээ зарим бүр амар холын ирээдүйн юмыг бол би одоо хичнээн бодож бясалгаад өөрчилж чадахгүй. Тэгэхээр тэрийг л ялгаас урчих юм бол тэгж нэг зовоодох шаардлагагүй юм байна. Гэдэг тийм философи байгаа байхгүй стоицизм гэдэг нь. Тэгэнгүүт зүгээр л чиний контролд байгаа бол чиний харах үзэхгүй. Бусад бүх юм чиний контролоос гадуур. Яа тэгэхээр би ингээл ээжийнхаа эзнээс төрүүл тэгээ ямар царайтай байх мах ч гэсэн би шийдэхгүй шүү дээ. Угаасаа цаанаасаа яг даа ирсэн. Тэгээ би Монгол улсад төрсөндөө хутаандаа нэг стресстэй байх шаардлагагүй яа тэгэхээр угаасаа тэгээ энэ нөгөөхдөл ирсэн. Тэг яах юм гэснээс. Тэгэнгүүт тэрийг амар сайн ойлгоо. Тэгэнгүүт яг тэр сүүл рүүгээ тэр философийн нэг яриад байгаа юм. За яг контрол дотор байгаа, контролоос гадуур байгаа гэдэг хоёр юмны жоохон тийм завсрын юмнууд бас байд юм байна. Тэр нь болохоор одоо ирээдүгөө би ямар нэгэн байдлаар өөрчлөхөд жижиг алхам бол хийж болно. Тэр нэг ийм гурван жижиг юм нийлээ өөрсдөө ойлгох хэрэгтэй юм шүү. Тэгэл одоо яг мэдээж нэг гоё ирээдүйн нэг цэгээ харсан тэнд очиж байгаа замыг бол бас бид нар яг өндө контролдож чадахгүй болох. Тэ. Тэгэл цаг агаар одоо яг тийм юм чинь яг нөгөө нэг хөдөөмөд явж байхад амар мэдрэгдэн шүү дээ. Бид нэр хичнээн аяллыг ингээл тэ за яг 7 хоногийн дотор буцаж ирнэ. Бид нэр ингээд очиод дотроос цаагаа авна. Яг үндэ бид нэр тэгэл байгаль дэлхий цаг агаар юм зүгээр юу ч шүчөөхөн жижиг амтлахгүй тийм шүү дээ. Тэгэл тэрэн дээр нэг стресстэй байхгүй. За угаас энийг контрол. Тэгээ ингээл амар одоо яах вэ? Тэгээ сарын өмнөөс ингээл төлөвлөөл ингээл нэг 2 хоногийн хөдөө явах аялал зохио байгууллаа 2 хоног бороо орвол яах вэ? Окей. Бороотойгоо л enjoy байсан тийм бас. Тийм тэгэхээр яг тэнд яваагүй тэнд байрлаж байхдаа юу хийж болох вэ гэдэг юм уу те. Эсвэл бороотойдоо очичлоо тэгээ бороотой сайхан хөдөө юу хийж болох зөндөл юм хийж болох. Нэг тийм юм л ойлгох хэрэгтэй юм шиг байна. Гэтэ тэгээд за чи ярахлаар чи би дараа нь ярь. Тэгэнгүүт одоо энэ нөгөө stoicism гэдэг байгаа яг ийм философийн ерөнхийд нь нэг тийм юм шиг байна. Гэхдээ тэгэл алхам тутамдаа амьдралдаа энийг ингээ бодохоор яг үнэндээ чадахгүй шүү дээ. Чих зарим юм дараа амар стресс нөө өөрийнхөө контролоос гадуур байгаа юм дээр ингээл бас стресстэн л сууж л байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо янз бүрийн амьдралын философи гэл амар энэ юмнууд чинь хүн угаас насан туршдаа суралцдаг юм шүү тий. Тэгээд өчигдөр би нэг stoicism гэл нэг ном уушаал би маргааш амар гэргэртэй амтан болж угаасаа чадчихгүй. Тэгэл хоёулаа амарлаг mindfulness гэл тэгсэн амар юм chill юм байчиж бас чадахгүй. Тэнгүүт ингээд яг уу хичээх хэрэгтэй. Хичээл өөртөө нэг ингээд сануулаад тий байж хэвээр юм шиг. Тэгээ өчигдөр би бас яг нөгөө нэг эмчтэйгээ уулзсан чинь би тэгсэн байхгүй. Энийг тэгээ сурч болт юм уу? Би энийг ингээд сурмаар байна. Эхлээд гисэн чи харин болно. Гэхдээ эхлээд чи ингээд заримдаа мартан, заримдаа санан, заримдаа ингээд туршиж үзсэн. Дараа нь бодглохлоор чиний тэр туршиж үзсэн чи ингээд бүтлгүйтсэн ч байх уу? Би тэрэн дээр тэгдэг үедтэй ч гэж шам бодох үзэндээ гарна. Тэгээд ингээд ивэ болоод ингээд энийг ингээд дадал болгоод авах тусам заримдаа нөгөө ухамсаргүйгээр тэрийгэ хийдэг болчихдог. Одоо заавал нөгөө бодож тооцоол энэ үед нь ингээд тэр үед нь тэгэнгээд авахгүйгээр нөгөө нэг юм чамаас өөрөөс чи юм яадаг юм болчихлоо. Тэгэхээр одоо ийм хүний оюун санаа гэдэг яг ийм бие махбодтойос адилхан байгаа байхгүй тий. Одоо бид нар чинь ингээл дасгал хөдөлгөөн хийгээд нэг юм дадал болгочих юм бол өснөсөөгөө байнга хүн хийдэг гэлтэгдэж тэрэн шиг оюун санаагаа ч гэсэн тэгж сургал дасгалжуулах хэрэгтэй юм тий. Тэгэл нөгөө одоо цагтаа баймаа энэ төр гэдгээ байнга санууллаа тий. Тэнгүүд яг нөгөө өдөрт хүн нэг юм 30 минут гаргаад дасгал хийн гэдэг шиг өдөрт за 30 минут дүүрч ихнийэл чинь 5-10 минут суугаад одоо цагтаа байх гэж эсвэл нөгөө аяг тавгаа гоож захтай яах юм тий. Суугаад гэхлээр бас жоохон хэцүү юм байлээ. За яах вэ гэж ингээхээр ингээд сонио. Өсөн угаасаа амар янз бүрийн толгоонд орж ирж байгаа. Зүгээр за би аяг угаах болгондоо л зүгээр аягаал угаа. Би хоол идэх болгондоо зөвхөн хоолоо л идэнэ. Ингээл бодоол эхлээд явчих юм бол угаасаа бас тэр чи өөрчлөлт гарч л таарна шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг юу юм ч гиснээс энийг яадын ярьчи. Тэгээ угаасаа наваа суулт хийж болно гэсэн юм чи бас хүмүүст хэрэгтэй байх. Энэ нөгөө нэг угаасаа шашны
сургаалуудад ч гэсэн айгүй илбэг байдаг. Зэн дээр ч гэсэн байдаг гэх чигсэн юм аяга тийм одоо юм сэтгэл зүй ийм одоо сэтгэл санаа ийм зүйл тийм хортой 3 төрлийн аяга байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ гуруула хортой. Эхнийх нь болохоор хөмөрцөн аяга. Тэнгүүд ийшээ ингээд юу ч ордгоо, юу ч гардггүй. Дээрээс нь юм ихэр ингээл гадуур нь гарчдаг тийм. Хөмөрцөн юм чинь бүр ингээд дотроос нэг юм гармаар байсан ч гарахгүй, ормоор байсан ч гарахгүй. Энд чи одоо миний ойлгосноор бол нөгөө нэг юм сэтгэлээ уудалтгүй. Тэгэнгүүт уудлахгүй байгаа юм чи өөр зай гарахгүй, хүлээж авахгүй, хүнээс юу ч хүлээж авахгүй гэсэн. Тэгэл одоо шаналаад байгаа overthink те одоо юу гэдэг тэр dark team юм даа гэж шаналал ингээл байгаа л байна гэсэн. Тэрийг ингэж уудлахгүй ингэхгүй, дээшээс өгөхгүй байгаа болохоор ингээд гүн тийм булгагдсан тийм гэсэн гэсэн. Тэнгүүд дараагийнх нь болохоор цорхон аяга. Юу ч орж исэн дүүрдгүү доош уусаал. Тэнгүүд одоо нөгөө нэг юм өөрөө ч гэсэн ингээл за би нэг тэгэх хэрэгтэй байна да гэдгээ мэднэ. Хүмүүс чи нэг тэгвэл гэсэн юм ойр дотны хүмүүс нь хэлнэ. Тэгсэн хэрнээ тэрэн дээр үйлдэл хийхгүй. Уг нь аваад идэх, хүлээж аваад. Хүлээж аваад л гэхдээ тэр нь шууд гар авчихна. Ингээл нөгөө нэг чихний хайжгаар өмрөө гэдэг шиг бүх юмыг ингээд юм тэгэж ингэж ханддаг. Тэнгүүд энэ бас амар хортой гэж байгаа байхгүй. Юу ч тусгал болохгүй, юу ч акшн болохгүй, юу ч хөдөлгөөн болж ингэж цаашаа үргэлжлэхгүй л гэсэн. Тэнгүүд дараагийнх нь болохоор дүүр аяга. Бүр ингэ дүүрсэн. Тийм болохоор ингэ нэмхээр нэмж юу ч болохгүй. Халаал асгараа. Тийм. Тэгээд тэр доор нь бол мэдээж ингээл нэг олон жилийн өмнөхөөс эхлээл энэ дан гэсэн юмнууд ингээл энэ аягийн дотор нь хурдлагдсан байсаар л байна. Тэнгүү шинээр ямар ч энэ болохоор би жоохон бий байгаа байхгүй. Шинээр ямар ч тийм шин мэдрэмж, шин юм сонирхолтой юм, шин юм гайхшигсан юм, вау гэсэн юм ч бай, одоо бүр юу ч бай ингээд орохгүй. Тэнгүүд ийм дүүрэн аягтай үед яадаг вэ гэхлээр бүх юмыг мэддэг юм шиг байна. Мдээгүй байсан ч гэсэн угаасаа тийм юм шиг байна. Гэт. Тэнгүүд ингээд аягаа хоосолж гэсэн. Тэгээд хамгийн энгийн жишээ нь болохоор киног ямар ч трейлерыг үзэхгүй. Тоглолт сонирчрахсан байдалтай тийм. Наана нь ямар нэгэн одоо нэг жаажлах мэдээлэл авахгүйгээр тэр юм хий гэж байгаа байхгүй. Тэнгүүт одоо би чи аюу юм жаажилдаг. Өөрөө жаажилдаг, өөр хүмүүсийг жаажилдаг хүн шүү дээ. Дүүрэн аяхтай хүн болохоор. Тэнгүүт тоглол үзэхдээ ч гэсэн тэр хамтлаг чи үнэхээр тэр тоглолтыг үзэх завтай бөгөөд тийш очих гэж явал тэр хамтлаг аль улсын хамтлагийн хизээнээс ясан юутай ямар дуунуудтай чи үнэхээр мэдэхгүй бол наана битээ судал хүмүүсээс битээ мэдээлэл ав. Зүгээр тэнд очиод гоё байвал гоё бай, онцгүй байвал надад таалагдсангүй дээ гэж болоо. Тэгээд ингээд аягаа ингээд хоосолцоо. Хоосрол дүүрэл хөдөлгөөнд байх нь хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй би ер нь бас жоохон тийм байхгүй юу? Юмээ жоохон угаасаа тийм. Би мэдхгүй байсан ч гэсэн нэг тиймэрхүү байх гэж шууд юм наана нь ингэж өөрөө дүгнэлт хийж юм руугаа ордог. Тэнгүүт ингээд нөгөө нэг тэгээ бүр ингэсэн найзуудтайгаа уулзахтаа хүртэл одоо нөгөө нэг би чамайг танина мэдэн би чамайг таниад 10 жил 10 хэдэн жил болж байгаа тий. Өнөөдөр айраатай уулзах юм чинь тиймэрхүү юм ярих бах та. Өнөөдөр тиймэрхүү байна байх таа ч гэж битгий бод. Тэгэж бодоод очих юм бол тиймэрхүү л байна. Тэгэхгүй зүгээр за би өнөөдөр айраатай уулзсан. Юу болвол болог. Ерөөс хамаагүй. Айраатай л уулзсан. Хаана очиж юу идвэл идэг. Тий хамаагүй. Тэгэж ингэж яахлаар амир юм нөгөө нэг юм юмыг юм шинээр хартаад бүр олон жил таньсан найзгаа хүртэл шинээр олж иддэг. Шинээр нээдэг. Тэгээд ийм нөгөө нэг цаг хугацаад айгүй юм. Одоо яг л нөгөө enjoy байх гэдэг юм маань л байгаа аахгүй. Тэнгүүд би ингээд чадхаа болцсон. Би юмыг enjoy-дэж чадхаа болцсон, гайхширхаа болцсон. Надад юу ч юм excited санагдхаа болж болцсон нэг юм уйтгартай насанд хүрсэн хөмсгөө зангидсан хүн болцсон байхгүй. Тэнгүүд миний аяга ингээд дүүрсэн. Хизээ дүүрсэн бүгд. Тэгэл нэг юм л хүн. Бүгдийг сайхан бүгдийг мэдээ бүгдийг жаачлаа. Угаасаа гэлэнгэл харин угаасаа гэдэг үг чи айгүй тийм хортой үг юм шиг байна. Тийм. Тэнгүүт би энийг ингээд тийм уусаал тэгдэг гэдэг. Тэнгүүт энийг чинь би юм жок болгоч хэлдэг зүгээр ингийн үед ч гэсэн ашигладаг л байгаа байхгүй. Тэгээ ингээ хүмүүсийг ингээд тэр уулзалтыг, тэр киног, тэр тоглолтыг одоо тэр өдрийг би бүх юмыг ингээд анханаас нь мэдж байгаа юм шиг ингэж ашигладаг. Тэгээд өөрийнхөө л мэдж байгаа тэр төвшөнд тэр өдрийг бий болгодог.
Шинээр ингээ янз бүр юм оруулж ирэхгүй, өөрөөсөө юм уудалж гаргахгүй, тэгэл нэг юм сайхан дүүрэн юм салхилсан аяхтай л амтал ингээл яваад. Тэгээ би эний чинь тэр нөгөө нэг юу Kings of Convenience-ийн өмнө мэдчихээд тэгээд би яг үндэ Kings of Convenience тэгж айхтар сонсдог юм биш. Би бүр ингээд хитэн пенцтэй яасан хитэн юутай айлуулсан хамтлаг мэдэхгүй. Зүгээр ингээд гоё хамтлаг байдаг, хоёр эрэгтэй хүн байдаг. Би бүр нэг хоёр эрэгтэй нэг эмэгтэй байд юм байна гэж бодсон. Тэгээд очиж хоёр эрэгтэй. Тэгээд очиж чи амар гоё байсан. Тэгээд сонссон чи би заримдаа мэдээд байгаа байхгүй. Энэ хамтлаг юм байна штэ гэснээр надаа ингээд тэр өдөр амар гоё байгаад айгу хэрэгжүүлсэн байна. Амар хэрэгжүүлээ. Тэгээ бас сүүлд нөгөө би Central телевизэн нөгөө Daily Show-д орсон шүү дээ. Тэгээ Daily-гээс ингээд гараад нилээ ингээд сандарцсан ороод тэгээд надаас айгу гоё байгаад тэгээ гараад ингээ өөрийгөө тайвшруулад алхаад амар өлссөн. Тэгээд алхаа ингээ явчихсан яг богдын музейн, богд хааны музейн гадаах сандал дээр ингээ суугаа ясан чинь нэг яг нөгөө нэг яг enjoy the moment шүү. Тэгэхээр айгу enjoy the moment та хийгээд ингээд байж байгаа зүгээр нөгөө нэг үүдний хэсгийнх нь хаалганы ингээ дээдлээ харсан чинь хаалганых нь дээдлийн юунуудад нь гараар зурцсан юм зургнууд байж биш. Тийм үү? Тийм. Тэгээ тэрийг ингээ харсан чинь амар гоё. Тэрийг enjoy даа. Тэрийг ингээ enjoy даа гэсэн чинь хамгаалагч нь орол ингээд тойроод яа шүү гэх тэгэхээр нь хоол идэхгээ явж ирсэн аа. За. Орчигээ гэсэн ингээ ороод ганцаараа 1-2 цаг үзээ. Тэгээд тэнд нэг тайлбарлагч ах нь надаа ингээд аюугаа тайлбарлаж. Бүр VIP үйлчлэг авсан биш үү? Тийм. Тэгээд 103, 102 ортон сэрүүн асар гэдэг нэртэй юм асраж ирлээ. Голтой юм хогтой. Яадны. Одоо нөгөө нэг тий, нөгөө манай богд хаан домдог дулан хатан хоёр маань зуны уйлралт тэр очиж сэрүүлсэн мөрөө ч асар цуудаг тийм амралтын юм гадаах юм нөгөө асар байгаа хгүй. Тэгээ тэрнийх нь нэр нь сэрүүн асар. Гоё нэр юм шүү дээ. Тэгээ би урдан богдын музей үзчихсэн заяа. Гэхдээ би тэгэж нэг ингэж яахгүй тойрол ингээл юм хитэн бурхнууд байна. Бас л нөгөө дүүрнэрээ хитэн бурхнууд байна. Ийм байжлээдийн музейд ингээ гараавцсан. Тэгсэн юм би тэр дээрстэй нэрээ бурхан болгоныхын зургийг нь хараад бүр ингээл. Тэгсэн чи манай тэр нөгөө юу л айгүй бас дэвшилттэй тий үйлчлээд байгаа юм шүү. Үйлчлээд байгаа. Тэгсэн чи манай тэр Эрлэг Номон хааны зураг тэр бүр ямар үзэгтэй зураг вэ гэж би бодсон. Би бүр тэр ямар зураг ийм нөгөө Эрлэг Номон хааныг ингээд өрсөлдсөн юм. Одоо бурханых нэр нь юуч байлаа та. Бүр ийм том юм зураг байгаа байхгүй. Тэгэл ингээд үйл явдал өрнж гинөө. Тэр үйл явдлууд нь баш үнэхээр сонирхолтой. Аюу манай талын тэрэн харсан ш тэр. Тэр ингээд хараадсан чи нөгөө тайлбарлаж исэн ах намайг тэрийг их удаан хараад байгаа санаа зовоо явдаг. Окей гэж явсан. Ингээ явцсан. Тэнгүүд одоо яг тэр сониуч байх гэдэг өөрөө ингээд яг хүүхдийн чанар шүү дээ. Бүх юм шин, бүх юм ингээл энэ юу яагаад гэлэгдэн шүү дээ хүүхдүүд. Тэрэн шиг уг нь бол ингээл бидний дотор яг тийм хүмүүс стил байдаг л байхгүй тийм. Тэрийгэл бид нар ингээд булаад хайчихсан болохоос шүү дээ. Загинчдаг гинэ. Загнаад нөгөө нэг шүүмжлэгч юу нэг гарч ирээд загнаад чи маяглаа. Тийм чи юугаа мэдтээ битээ маяглаад байгаа загнаад ямар их юм асуудыг. Тийм нөгөөх нь цаашаа хараад ямар их юм хүсдэг ингээд тийгөө цаашаа хараад уйлаа суучихдаг юм шиг. Бидний нөгөө inner child-ууд тийм. Тэнгүүт нөгөө нэг бас яг за өстө өнөөдөр л би сониуч байна шүү ч юм уу те. Эсвэл энэ дээр л ямар сониуч байна шүү гэдэг хүчлээ тэгэж тэр чинь юм хүчээр механикаар гаргаж ирэхгүй юм байл л те. Яг эн чинь ингээл нөгөө нэг яг сэтгэл заслын урт хугацааны юм чинь л угаасаа энийг ингэж би ингээд ойрд амир ийм болцсон байгаа зү. Би өөрийгөө ингээ анзаарах амар ихмэр болцсон. За ингээл юм л болвол эхэлчих гээл тэгэл эрхлүүлж бол тэр нь юм хүчтэйгээр биш гэхдээ яг эрхлүүлээгүүд нь гомдож чадж мадаалцаа. Тэгснэ ингээл юмд ингээл амар хүй гэл амар ийм болцсон юм хөнгөн болцсныг амар анзаараад тэр нь ингээд надад амар таалагдчихж байгаа. Тийм шүү дээ. Уг нь бол чи яг үндсэн таа чин тийм хүндсэн. Уг нь бол тийм үндсэн. Тэнгүүд нөгөө нэг хөмсгөө зангидсан нь давмгаалаад байгаа надад таалагдахгүй байна. Тэгэл таалагдахгүй болохоор л угаасаа ингээд эмчтэй уулзаж байгаа шүү дээ. Тэнгүүд эн чинь ингээл нэг уулзалтан дээр шууд ойлголтыг хачна гэж байхгүй. Одоо би чи ингээд 4-5 сар зарцуулж штэ. Урт хугацааны угаасаа процесс. Тэр 3 аягны юу бол амар чухал юм байл. Би бас анх чамаас сонсч вау. Би ойлны юм бол гэж. Тэгээд цаашаа судлаад үзэх зөндөө олон их сурвалжууд угаасаа байлаа. Тэгээ сайхан судлаад яаж нөгөө нэг одоо
хөмөрцөн бол тэрийгээ дээшээ харуулах уу, цорхоо бол яаж нөхөх үү, тэгээ дүүрэн бол яаж хослох уу, тэр хүн болгонд харууллаа. Тэгээ жоох ер нь бодчиход ер нь бол аюу зүгээр санагдсан шүү дээ. Тийм. Нөгөө гоё санаа. Тийм. Тэгээд өөр чинь сонсогддог нэрээ тиймдээ гэж боддог юм шиг лээ. Харин сүүлийн үед бол тэгэл одоо цаг гэдгийг л аяг хуудж өндөө тий хойлоо ядж ах чи байнга тийм уулзахаараа ярьдаг тийм. Тэнгүүд угаасаа түрүүн яг чиний хатгийг бүр амар яриад байна уу? Өөрөөх нь коммент толгойд очиж амьдралын үзэл бодолтой хүн байдаг аа шүү би. Загимчлаа. Тэнгүүд би тэгж бодсаахгүй байнгын одоо цаг дээр байх угаасаа боломжгүй гэж байна шүү дээ. Тэнгүүд ингээд одоо өнгөрсөн ирээдүйн ингээд би бол бас ингээд бүх юмыг юм тэнцүү гэж юусоо боддгоо байхгүй. Одоо харанч байна, цагаанч байна, одоонч байна, ирээдүйнч байна тий. Тэнгүүд миний бодлоор энэ ингэж байнгын дээшээ доошоо хөдөлгөөтэй байх ч ёстой. Байнгын ийм урсгал. Тэнгүүд эн чинь ингээ голдоо ингээ шүргэлцэж байгаа үстэй. Энэ шүргэлцэж байгаа л чухал. Харан цагаан нь энэ хоёр ингээ туйл юм болчих юм бол болохгүй. Ийм туйл юм бол болохгүй. Тэнгүүд одоо хар цагаан тий буюу энэ нүгэл одоо цаг ирээдүйн цаг одоо өөр юу гарал илэрхийлж болтын хоёр туйлын юмнууд байна шүү дээ. Энийг үгүй баймар мэдтiin гэхдээ чаддаггүй заяа. Би энийг бүр мэддэг болоод амар удаж байгаа. Амсраараа ойлгоод амсраараа ингээд би энийг бүр үнэхээр ойлгоцсон. Тэгснээ яг нэг юм юунууд дээр чаддаггүй байхгүй. Тэнгүүд энэний юм шүргэлцэх давтамжил ойрхон байх хэрэгтэй байна. Тэнгүүд одоо ирээдүйд цаг өнгөрсөн цагийн шүргэлцэх давтамжил ойрхон байх тусам бид нэр ойрхон л одоо цаг дээр амьдрах юм байна. Гэдгийг уг нь бол ойлгоод байгаа байхгүй. Ган гэдэг. Ойлгоцсон байхад очиртай да. Нэг ойлгоцсон байхад эвгүй баг юмыг мэдээд ойлгоцсон байна гэдэг чинь 100% 50% нөлөө. Амар өөрсдөг үү те. Тэгэхээр нөгөө 50% нэг удаан орчуулдаг болохгүй те. Багаар ингээл тасал болоод амар философи ирж байна тавилаа. Өөрт ингэж хоёулаа буулаг гайно. Гайно. Одоо гараад бид хоёр хоол идэн тэгээ бас амар өлсөтэй. Одоо дуусах уу? Дуусгая. Одоо баг 2 цаг. 2 цаг болсноо цаг 30 минут. Миний харж жоохон бөөр өвдөд аав мөн, нуруу өвдөд аав мөн гэдэг. Тийм. Удаа суугаар ингээд. Би ингэ суугаад ааздаг. Чихээд байгаа байхгүй. Тэгж байгаа чинь энэ санал жоохон тухгүй болоод гэж байгаа. Яа. За өндөрлөх үү тэгвэл хоёлаа. За тэгээ да. За. Одоо тэгээд баахан амар философи баахан мэдээлэл цацчихсан. Зүгээр л ингэж бодож явж байгаа мөртлөө заримдаа бодог мөртлөө чаддгүй. Тэгээд өөр гоё бас энэ тэндээс сонссон эсвэл өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх хичээж байгаа тийм гоё философи ч юм уу те. Гоё арга мэх. Байвал бас гоё хуваалцаарай. Тийм коммент бичээрэй. Нэрээ нэг юм байдаг шүү дээ хуваалцаарай. Тэгээд бүгдээрээ чаднаа. Инстаграмаар бас сайхан чат бичээрэй. Тэгээд санал сэтгэлээ хуваалцаарай. За. Бай.